За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарч чадсан уу? Ийм зөөхөн нөө. Юмаа хийзэнгүүд нь сайхан амарсан баг тийм ээ. За одоогоос 10 жилийн өмнө яг та бүхэнтэй ижлэх ингээд Самуэль сургууль сурж байсан. Тэгээд 20 дахь удаагийн Самуэль сургуулийн ээлж болсон ингээд. Яг энэ дээр бас оролцож байгаадаа бас талархаж байна. Тэр үед аавд ээжүүдээс гэх юм бол нэг гарын 5 уранд багтж ирсэн үү сайн мэдэхгүй байна. Ямар ч тач өөрөө аав байсан байгаа 4 хүүхдийн аав. Их нэртэйгээ хамт орж ирсэн. Айгуу тод санагдж байна. Тэгээд энэ удаа ч гэсэн аавуудаас, ээжүүдээс тэгээд бүр ахмадын хэсгээс хүртэл оролцож байгаа гэдэг. Тэгэхээр гоё боломж байгаа шүү дээ тийм ээ. Сайн мэдээг яаж тараах талаас нь хүртэл суралцах гэж энд ирсэн байгаа болохоор. Тэр үед болохоор баг хүү маань нэг настай байсан шиг санаж байна. Тэгээд том нь болохоор 9 настай. Тэгсэн чинь одоо болсон чинь хамт Самуэль сургуульд оролцоод явж юм бүгдээрээ. За тэгээд ямар тааж тийм ээ Самуэль сургуулиар дамжуулаад Бурхны үгийг сайн мэдээний ажлыг бас сайн хийхин төлөө бас сурж бид нэр боловсрох гэж байгаа тийм ээ. Тийм учраас Самуэль сургуулаа тийм ээ илүү сайн Библиэс уншиж сайн судалж бас яах нь үүрэг даалгавар гэдэг зүйлүүд их байгаа шүү дээ тийм ээ. Эдгээр зүйлүүдэд сайн хийгээсэй гэдгийг бас хүсэх байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа Бурхан танд залбираад тэгээд өнөөдрийнхөө үгийг эхэлцгээе. Хамтдаа залбирцгаая. Хайр нэгүслэр бэлхэн дүүрэн Бурхандаа талархлаа. Та бидний гэмтэн байхад хайрлаж дуудан аварч өгсөн энэ агуу нэгүсэл танд үнэхээр их баярлалаа. Бурхан таны өгсөн энэ авралыг аваад мөн өөрийн бий болгосон сүм чуулган дотор итгэмжид гэж үзэж бас энэ хүү Самуэль сургуульдаас хүртэл одон зүйлийг сурч чадахад нь та биднийг дуудаж өгсөн танд үнэхээр их баярлалаа. Энэ ертөнцийн дээр хүртэл бид бүхэн Бурхан таны өмнө сайн мэдээний өмнө өртөө хүмүүс байгаа билээ. Цаашдаа ч хүртэл Бурхан таны өмнө олон төрсөн сүнснүүдийг Бурхан танд аваажж чадах хүч чадал болоод мэрэгэн ухааныг та бидэнд дүүргэж өгнө үү гэж танаас гон залбирч байна. Энд байгаа бүхий л ахын дүүс маань хүртэл Самуэль сургуулиар дамжуулж олон зүйлийг сурч мэдэж аваад тус тусынхаа чуулганд очиод хүртэл сайн мэдээний төлөө Бурхан танд эрх мэрх хэрэглэгдэж чадахт нь та хүн тус бүртээ хамт байж удирдах өгнө үү гэж танаас гуйж байна. Өнөөдөр ч хүртэл Бурхан таны үгийг дамжуулах энэ цаг дээр ч хүртэл Бурхантай хамт байж эхнээс нь дуусах хүртэл тэр цагийг хүртэл эзэн та удирдах өгөөрөө. Энд байгаа бүхий л ахын дүүс маань хүртэл үгийг сайн сонсож зүрх сэтгэлийнхээ самбарт сийлээд хэрэгжүүлж амьдарч чаддад нь та тусалж удирдах өгнө. Өнөөдрийн эхлэлээс дуусах бүх цагийг эзэн Бурхан танд даатгаж байна. Бидний гүргэлж хайрладаг Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За 10 жилийн өмнө Самуэль сургууль их чанга байсан. Одоо ч гэсэн тэр нь хэвээр байгаа гэж бодож байна. За ингээд харахад бүх хүмүүс харагддаг юм байна. За бүх хүн харагдаж байгаа учраас юу гэхээр нэг багт нь зөөрөмгөлж байх юм бол тэр багаас нь яадаг мэдхүү? Оноо асагддаг байгаа. За би өөрөө ч нэг жоохон тийм чанга талын хүн байж магадгүй. Унтгал юм бол би багийнхын нэрийг нь яах нь номерын дуудаа явчихна. Сая орж ирэхэд надад зохион байгуулах хэсгээс хэлсэн байгаа. Та заавал хэлж өгөөрэй. Тэр багийнхэн тоог нь хэлж өгөөрэй. Тэдний багаас тэдэн хүн унтлаа. Давтамжтай байвал дахиад хэлж өгөөрэй гэсэн. Тэгээ хоёр л удаа ингэчих юм бол яах нь? За би хийглээд явчихна. Нэг удааг нь би өршөөч за. Тэгээ хоёр дахь удаа дээр нь за багийн дуутахаас өөр аргагүй болох юм тийм ээ. За тийм учраас багийнхантайгаа сайн халамжлаа тийм ээ бити унтаараа гэд сайн тэгж өгөрөө. Тэгвэл авах гэж байсан хайрын оноогоо 5 оноогоо ч хасуулчвал баларна шүү дээ тийм ээ. Тэгнэ үстэй. За тэгвэл унтлахгүйгээр сайн сонсоорой гэж хүсэх байна. За тэгвэл өнөөдөр эхлэх ишлэл маань болохоор 1-р Петр номны 3-р бүлгээс нэг ишлэл олж уншия бүгдээрээ. 1-р Петр 3
За 3-ын бүгдээрээ 15 дугаар ишлэлийг За 15-ыг бүгдээр хамтдаа нэг дугаар уншийе. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандин харин доторх найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөх ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариулж. За энэ ишлэлээс харах юм бол нэмэ эзнийг зүрхэндээ нандинаа гэжсэн. Зүрх сэтгэлдээ бурхныг нандинаа гэж хэлж байна. Тэгээд ингэж хэлсэн. Найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай гэж хэлж. За бид нэр сайн мэдээ тараахын тулд сайн мэдээг хэрхэн яаж тараадаг талаар бид нэрэнд Самуэль сургуулиас сурч байгаа тийм ээ. За өөрөөр хэлэх юм бол энд сууж байгаа бүхэн нэг мэрэгжилтэн болох гэдэг байгааз. Ямар мэрэгжилтэй? Сайн мэдээ чин гэдэг мэрэгжилтэн болох гэдэг байгааз. Тий. Тэгэхээр биш үү? Тэгвэл тэнд яах вэ гэхээр биш үү? Найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай гэж хэлж. Тийм ээ нөө? Гэхдээ ингэж хэлж байгаа. Дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариулаа гэж хэлж. Энийг бид нэр сурахын тулд энэ газарт байгаа. Тийм учраас бид нэр үнэхээр бурхны үгийг энэ аврал гэдэг энэ хайр болоод энэ нэгүслийг авсан хүмүүс тийм ээ. Энэ нэгүслийг авсан хүмүүс бас энэ нэгүслийг бас бусад хүмүүст хүртэл дамжуулж өгөх хамгийн чухал. Тийм. Бусад хүмүүст хүртэл. Тийм учраас бид нэр энэ Библиэс сайн сурах хэрэгтэй. За бид нэр ямар нэгүслийг авсан бэ гэхээр тийм ээ. Аврал гэдэг энэ том нэгүслийг авсан. Нэгүсэл гэдгийн нэрийнх нь утгын хүртэл юу гэхээр аврал гэдэг илэрхийлж өгч байгаа. Аврал. Тэгэхээр энд гарч байгаа тийм ээ. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандинаа гэж хэлж байгаа байна. Тэгэхээр бурхныг зүрх сэтгэлдээ тусгаарлан нандинаад бурхны үгийг бид нэр хамгийн сайн сурах юм бол хайртай дотны гэр бүл болоод, найз нөхөд болоод, ангийн хүүхдүүд ч болоод, тийм ээ. Эдгээр хүмүүст ч хүртэл бурхны үгийг дамжуулж өгч чадах болно. За тэгээд юу гэхээр бид нэр сайн мэдээ тараахын тулд өөрийгөө илүү зориулах хэрэгтэй. За тэгвэл 2 дугаар Тимот номон дээр бас ингэж бичигдсэн. 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлэг дээр очие. 2 дугаар Тимот 4-ийн 1-2 дугаар ишлэл. Хамтдаа уншицгаа бүгдээрээ. Би бурхны өмнө мөн үзэгдэлт ба хаанчлалдаа амьд ба үхгсдийг шүүх Христ Есүс орших үед чамд чухалчлан захий. Үгийг тунхаглал цагаа олсон ч олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуу. За энэ ишлэлийг бүгдээрээ сайн мэддэг ишлэл байгаа. За тийм учраас энэ үгийг ч хүртэл Илч Паул Тимотед хэлж байсан үг байгаа. Тэгэхээр яг нь үгийг бид нэр яа гэж эндээс харуул үгийг тунгалаа гэж хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр сайн мэдээг бид нэр бусад хүмүүст хүртэл яах хэрэгтэй вэ? Хэлж өгөх нь хамгийн чухал байна. Сайн мэдээ гэдэг маань өөрөө тийм ээ бидний авсан яг нь авралыг хэлж өгч байгаа гэсэн тийм ээ. Энэ аврал бид нэр цааш яг нь энэ ертөнцөөс яваад их юм цааш мөнхөд амьдрах тэр аврал бол сайн мэдээ. Энэ авралын сайн мэдээг бид нэр хэнд хэлэх хэрэгтэй вэ гэхээр бусад хүмүүс. Гэхдээ энэ Библиэлд ингэж хэлж байна. Тийм ээ. Юу гэж хэлсэн гэхээр үгийг тунхаглал цагаа олсон ч олоогүй ч гэж. Тэгэхээр ямар сэтгэлээр гэж хэлсэн бэ? За би асуулт их асуух баг. Яагаад тэгэхээр та бүгдийн онооноос асуулахгүй тулд яах нь вэ? Унтуулахгүй тулд ер нь асуугаад явчихна. Тэгээд дандаа хамт уншина. Аль болох оноогийн хүртэл бүтэн өгүүлэх гоё штэ тийм ээ. Тийм учраас тийм ээ. Энд харах юм бол уужим сэтгэлээр сургаалаар синхрүүл зэмэл урамшуул гэж хэлж байгаа юм. Тийм учраас Библиэд бид нэр маш сайн сурах хэрэгтэй. Маш сайн сурах хэрэгтэй. Тэгээд тийм ээ цагаа олсон ч олоогүй ч гэдэг юм. Ямар үед вэ гэхээр тийм ээ уйдгартаа уйдч вэ, баяр хөөртэй уйд тийм ээ ууртаа тийм уйдч байсан ч гэсэн бид нэр сайн мэдээг яах нь тараах хамгийн чухал үүргийг бид нэр хийж байгаа. Тийм учраас бид нэр энд сууж байгаа тийм ээ энд сууж байгаа бид нэр зорилго нь болохоор сайн мэдээний төлөө сайн мэдээг хэрхэн яаж тараах вэ гэдэг талаар сурах гэж энд сууж байгаа. Тийм ээ. Тэгвэл бид нэр
Бас аврагдаагүй байхад биднэрт сайн мэдээ тараасан хүмүүс байгаа юу? Тэр бол таны хамгийн сайн хөрш гэж хэлдэг баг. Хамгийн сайн хөрш. Тэр хамгийн сайн хөрш танд сайн мэдээ тараасан. Тэгвэл яг та тэр хүнтэйгээ ижлэн хамгийн сайн хөрш болох хэрэгтэй. Хамгийн сайн хөрш. Тэгвэл хамгийн сайн хөршийн хийж чадах зүйл нь юу вэ гэхээр тийм ээ? Бусаддаа буюу сайн мэдээг хүргэх байдаг баг. Сайн мэдээг хүргэх. За тэгвэл хэн биднийг энэ газарт урьж авчиж хэн биднэрт тийм ээ? Хэн биднээс ятгаж хэн биднээс гуйсан учраас бид нар энэ авралыг авлаа. Хэн гэхээр хамгийн сайн хөрш гуйсан учраас л бид нар тийм ээ энэ газар цуугаад авралыг аваад одоо өөрөө хамгийн сайн хөрш болох гэж энэ газар дээр сууж байгаа баг. Тэгвэл хамгийн сайн хөршийн хийдэг зүйл нь юу вэ? Хийх зүйл нь сайн мэдээ сайн тарах. Энэ л хамгийн сайн хөрш бол таарна. Дэлхий дээр хамгийн сайн хөршийг хэлэх юм бол сайн мэдээ тараагаад тэр хүн аврагдсан хүн бол тэр хүн сайн мэдээний сайн хөрш болж чаддаг байна. За сайн хөрш болохын тулд тийм ээ Бурхан намайг аварж өгсөн гэж хэлж болохоор. Яаж аварж өгсөн юм бол өөрийнхөө цусаар. Тийм учраас энэ газарт бид нэр сайн мэдээний төлөө Самуэль сургуулийг сурах гэж байгаа. Самуэль сургуулаар дамжуул сайн мэдээг хэрхэн яаж тарах вэ гэдгийг сурах байна. Тэгэхээр хүн болгон яг нь өөрийн гэсэн үүрэг алба гэж байгаа. За энд болохоор ахмадуудаас ахуулаа залуучууд бүр яг нь 10 жилийн хүүхэд ч хүртэл байна. Тийм ээ? Яах гэж байгаа бол гой байгаа учраас л энд байгаа болоо. Сайн мэдээ тараахыг суралцах гэж байгаа учраас л энд байгаа. Тийм ээ? Тэгэхээр биш үү? Бид нэр хүн болгон яах нь ахмадуудад ч бас үүрэг байгаа. Энд байгаа аавуудад ч хүртэл үүрэг байгаа. Ээжүүдэд ч хүртэл үүрэг байгаа. Сурагчид ч хүртэл ямар үүрэг байгаа вэ? Ийм сурах үүрэг байгаа. Тэгвэл эцэг хүнд ямар үүрэг байдаг вэ? Эцэг хүнд гэр бүлээ хэрхэн яаж авч явах талаар тийм үүрэг байдаг. Яг түүнтэй ижилхэн тийм ээ? Цэрэг хүнд ч хүртэл юу байдаг вэ гэхээр тийм ээ? Эх орноо хамгаалах тийм үүрэг алба гэж байдаг. Тэгвэл бид нар тэр дотроос яах нь христчин хүмүүс гэж хэлж байгаа. Аврагдчихсан хүмүүс ахна. Биднес тэгвэл ямар үүрэг байгаа бол сайн мэдээ тараах тэр үүргийг хүртэл юу гэхээр Бурхан биднэрт өгсөн байгаа. Ийм үүргийг авсан хүмүүс сайн мэдээний төлөө сурах гэж байгаа. Тэгвэл сайн сурах хэрэгтэй тийм ээ? Сайн сурах хэрэгтэй. За тэгвэл нэг асуулт асууя. Христчин хүн гэж ямар хүнийг хэлэх бол? Христчин хүн. Тэ. Мэдээж яг саний өгчин зөв шүү дээ тийм ээ. Сайн мэдээ тараадаг хүнийг л христчин гэж үсчин гэдэгтэй ижилхэн христчин хүн юм аа гэл тийм ээ. Тэгэхээр яг тийм жинхэнэ христчин хүн болохын тулд бид нэр бэлтгэгдэх хэрэгтэй. Юунд бэлтгэгдэх хэрэгтэй вэ? Библийн үгээр дамжуулаад сайн бэлтгэгдэх хэрэгтэй. За тэгэхээр тийм ээ бид нарыг хүмүүсийг аврах зорилго гэж юу гэхээр энэ ертөнцийн дээр байгаа олон хүмүүс Бурханыг мэддэггүй явж байгаа. Тааж хүртэл яах нь энэ ертөнцийн дээр аврагдаад хуваа ичээгээд ганцаархнаас деваажинд очих уу? Олон хүмүүс хайртай дотны хүмүүсээ үлдээгээд явмаар байна уу? Үгүй шүү дээ тийм ээ. Бүгдээрээ тэдгээр бүхий л хүмүүст яах юм сайн мэдээ хэлээд сайн мэдээ тараах авч явахын тулд л яасан бэ? Бид нэр дуудагдсан. Ийм үүрэг алавтай хүн. Марк номын 1-р бүлгээс харах юм бол ингэж байна. Марк номын 1-р бүлгээс нэг ишлэл олж уншия. За эндээс харуул Есүсийн хэлсэн үг нь Марк номын 1-ийн 38 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа уншийе. 1-ийн 38-ыг уншия. Есүс цөмөөрөө зэрэгэлдээх суурангуудад очиж цой. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь би үүний төлөө ирсэн билээ гэж айлдваа гэж. За энд хэлэх нэ. Тийм ээ. Есүс яах гэж ирсэн гэж байна? Тийм ээ. Есүс энэ ертөнцийн сайн мэдээний төлөө ирсэн. Тийм ээ. Учир нь би яах нь үүнийг төлөө л ирсэн гэж. Үүний төлөө гэж юу вэ? Сайн мэдээний төлөө л ирсэн байна. Есүс хэрэг сайн мэдээг тунхаглах зорилго нь тийм ээ. Зорилго нь бол сайн мэдээг тараах байсан. Үүнтэй ижилхэн христчин хүн юуны төлөө амьдардаг вэ гэхээр зөвхөн сайн мэдээ тараах тийм зорилготой амьдарч байгаа. Та бүхэн тэгвэл яг юуны төлөө амьдарч байгаа вэ? Сайн мэдээ тараа. Бидний хүртэл ингэж хэлсэн байна. Иохан номын 17 дугаар бүлэг дээр очие. Иохан номын 17 дугаар бүлгийн
18 дугаар ишлэл. За нэг хүн үүргэлээд эхэлсэн шүү. 2 дугаар игнээс нэг хүн үүргэлээд эхэлсэн шүү. Сануулчлаа. 2 дахь үүргэлэх юм бол хойно ЗБ-н сууж, зохион байгуулах хэсгээ сууж, дугаар нь хэлэхээс өөр аргагүй болох нэ. Анхаарал тавиарай. За 18 дугаар ишлэгийг бүгдээрээ хамтдаа уншийе. Та намайг ертөнцид илгээсний адилаар би мөн тэднийг ертөнцид илгээв. За биднийг аварж өгсөн зорилго нь энд гарч байгаа. Сайн мэдээ тараалах гэж, тийм ээ. Бидний хүртэл илгээсэн гэж. Юуны төлөө? Сайн мэдээний төлөө илгээж өгсөн. Тийм учраас бид нэр, тийм ээ, сайн мэдээний төлөө бэлтгэгдэж байгаа хүмүүс. За сайн мэдээг хэрхэн яаж тараах вэ гэхээр, тийм ээ, бид нэр ингэж боддог. Сургууль сурж байгаа юм чинь зав байхгүй. Ажил хийж байгаа юм чинь зав байхгүй. Тийм ээ. Тэгвэл яах нь сайн мэдээ тараах зорилго болоод, тийм ээ, хаана яаж сайн мэдээ тараах вэ? Таны сурж байгаа тэр сургууль, ажиллаж байгаа тэр ажлын байр, тийм ээ, ганцхан мөнгө авах гэж биш, боловсролыг л авах гэж биш. Тэр газар сөвөхөөрэ миний сайн мэдээний тараах, сайн мэдээ тараах объект гэж харах юм бол би тэр газартаа юу гэх нь сайн мэдээг илүү сайн тарааж чадна. Тэгэхээр яг нь цалин авах гад л би тэр газарт ажиллаад байгаа биш. Тэгвэл яг хамт ажиллаж байгаа тэр хамт олон байна. Тийм ээ. Сайн боловсрохгоо тэр сургууль сураад байгаа зүйл биш. Би тэр сургуульдаа яах нь тэр хамт сурж байгаа тэр хүүхдүүдийг ямар нүдээр харах вэ гэхээр сайн мэдээ тараах объект гэв юу. Тэгж харах юм бол танаас сайн мэдээний үр жимс гарах байгаа. Тэрнээс яах нь энэ газар сайн ажиллаж байгаа, сайн мөнгө хурааж байгаа, сайхан амьдрнаа биш. Тэгэхээр тэр газрыг анханаас нь сайн мэдээний объектоо гэж бодчих юм бол та бүхий л хүмүүсэд сайн мэдээ тарааж чадгаар байна. Тэгэхээр сайн мэдээний төлөө бид нэр энэ газарт сууж байгаа. Тэгвэл сайн сурах хэрэгтэй байгаад. За цаг нийл явж байгаа учраас би юу дэлгэцнээс харуулад явъя. За Иохан номын 17-гийн 3 дээр ингэж хэлж байгаа юм. Бүгдээрээ энийг хамтдаа уншицгаая. За цорын ганц үнэн бурхан таны болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхөн мөн гэж. За энэ ишлэл бол тийм ээ ингэж хэлж байгаа. Энэ ертөнцийн хэдэн бурхан байгаа гэж байна? Тийм. Гэхдээ цорын ганц байхдаа үнэн гэж гарч байгаа. Цорын ганц үнэн бурхан байгаа. Ганцхан бурхан байгаа. Энэ ганцхан бурхны их нь олон хүмүүс таньж мэдүүлж аврал түрхэхээр байгаа байхгүй. Тийм учраас таны болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхөн гэж. Тийм. Есүс Христийг бид нэр яах нь олон хүмүүст мэдүүлэхийн тулд бид нэр Библийг судалж, Библиэс уншиж байгаа. Тийм учраас бид нэр яах нь сайн мэдээ тарааж байгаа байна. Тийм учраас энэ цорын ганц үнэн бурхныг л бид нэр олон хүмүүст хэлж өгөх хэрэгтэй. Олон хүмүүст. За энэ хэлэх аргыг нь бид нар тэгвэл одоо сууж авах юм тийм ээ. Яаж тэгвэл цорын ганц гэдэг бурхныг яаж зөв аргаар таниулж мэдүүлэх вэ? За тэгвэл энэ дээр Библийн семинарын 2 дахь өдөр буюу тийм ээ үгийн агуулгууд нь нэгдүгээрт нь хүн төрлөختний түүхийн эхлэл гэж. За энэний талаар бүгдээрээ нэг сож үзсэн. Хоёрд нь эден цэцэрлэгийн түүхийн талаарч хүртэл сож эхэлнэ. Гуравдугаарт нь Ноагийн үеийн түүхийг хүртэл сорж үзэх байна. Дөрөвдүгээрт нь Израилийг сонгосон зорилго гэж хэлж байгаа. За энэ дөрвөн сэдвээр яах нь вэ? Семинарын 2 дахь өдрийн сайн мэдээг хүртэл дамжуулах бид нэр яах нь вэ? Түүхүүдийг сураад бас хүмүүст дамжуулж өгөх хэрэгтэй байна. За бид нэр семинар болгон дээр энэ үгийг хардаг тийм ээ. Бурхны үг. Энийг Бурхны үг гэж яаж итгэх юм бэ? За Бурхны үгэн дээр буюу энэ ариун Библиэлд юу байдаг вэ гэхээр хоёр том юу байдаг вүлээ? Түүх байдаг гэж сурдаг. Хоёр том түүх байгаа. Тэр хоёр том түүх нь нэг нь юу вэ? За тийм мэдээж тийм. За тэгвэл энэ хоёр том түүх юу гэдэг вэ гэхээр өнгөрсөн түүх гэж гардаг гэж сурсан. Өнгөрсөн түүх. Библиэлд хоёр том түүхийн өнгөрсөн түүхүүд дээр юу байдаг вэ гэхээр тийм ээ? Энэ зүйлийг харуулж байгаа. Өнгөрсөн түүх дээр баталгаа гэдэг зүйл байгаа. Баталгаа байвал юу байдаг вэ? Баримт нотлохоонууд хүртэл байгаа. Бид нэр яах нь Библиэр дамжуулаад баримт нотлохоог харуулж өгөх юм бол Библиэр дамжуулаад Бурхан цорын ганц үнэн гэдгийг дамжуулж өгөхийн тулд бид нэр баримт цуглуулдаг, нотлохоо цуглуулдаг. Ингэж үжиж олон хүмүүст
итгүүлэх яах нь тэр синхруулах гэдэг зүйлийг хийх. Тэгээ мөн яах нь ирээдүйн түүх гэж байгаа. Ирээдүйн түүхтэй хүртэл юу байдаг вэ гэхээр ирээдүйн түүхтэр ганцхан биелэлт байдаг. Биелэлт тийм ээ. Тэгвэл яах нь Бурхан зөвгөнсөн учраас тэр зөвгнөлд нь биелдэг үү гэдэг нь яах нь Библиэл дээр бүгдийг биччихсэн байдаг. Тийм учраас бид нэр энэ цаг дээр болоо тийм ээ өнгөрсөн түүх буюу өнгөрсөн түүхээр дамжуулаад баталгаа нотлохоог нь баримттайг нь бид нэр хамтдаа хараад тэгвэл тэдгээр хүмүүс ч хүртэл сайн мэдээ тараахын тулд яах вэ? Энэ баталгаа нотлохоо баримтаар нь Библиэр дамжуул сайн мэдээ тараах нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр бодоод үзэх юм бол тийм ээ Бурхан юу гэхээр цорын ганц үнэн гэдгийг нь бид нэр Библиэд дамжуул хэрэгтэй. За Библийн нэг үсэг нэг үгч хүртэл юу гэхээр зөрдөггүй гэж. Библиэлд бичигдсэн болгон биелдэг. Библи тэгвэл хэдэн хувь үнэн бэ? 100% үнэн. Та өөрөө хүртэл яах нь би өөрөө 100% итгэж байж би 100% тэр сайн мэдээг тараахын тулд тийм ээ тэр хүнд 100% итгүүлэх гэж баримт цуглуулах буюу Библийг тулгуурлаж тэр зүйлийг баталгаа нотлоотойгоор харуулах. За тийм учраас энд нэг ийм зүйл байна. Шүүх хуралд хамгийн чухал хоёр зүйл байдаг гэж хэлж байна. Эхнийх нь мэдээж тийм биш тийм ээ. Хамгийн эхлээд юу гэхээр шүүх хуралд хамгийн чухал хоёр зүйлийнх нэг нь бол баримт байгаа. Баримт байж шүүх хурал тэр баримтан дээр тулгуурлаж шүүх шийдвэр гаргадаг байгаа. Хоёрдугаарт нь юу байдаг бол гэрч байх хэрэгтэй. Энэ баримт болоод гэрч байж ижил яах нь энэ шүүх хурал үнэн шударгаар явагдана. Тийм учраас Библи тийм ээ түүх агуулж байгаа. Өнгөрсөн түүх агуулж байгаа. Баримт байгаа юу? Баримт байгаа. Хоёр дахьтаа яг зөөрмөлөх гээл байна. Хэлэхгүй байх уу? Энэ хоёрдугаар салаа хэлэхгүй. За хоёрдугаар салаас анхааралтай аваарай. За тэгэхээр биш үү? Баримт байгаа бол Библи үнэн болж таарна. Тийм ээ? Баримт байгаа бол. Баримтыг хараа шалгаад үзэх юм бол хүн итгэл төрнө. За тэгвэл үүнийг нь хүртэл бид нэр Библийн үгийг судалж буй зориг гэж байна. Библиэр дамжуулаад бид нэр мэдж байгаа. За энд ингэж байна. Библи үнэн гэдгийг мэдүүлэх нэгдүгээр. Хоёрд нь Библиэр дамжуулан үгээ айлцсан Бурхан амьд оршиж байгааг мэдүүлэх хэрэгтэй. Тийм ээ? Мөн гуравт нь Бурхан ямар нэгэн болохыг бид нэр яах вэ? Бас мэдүүлэх хэрэгтэй. Дөрөвт нь түүгээр дамжуулан өгч буй сургамжийг нь хүртэл бид нэр яах нь мэдүүлэх хэрэгтэй байна. За эхнийх нь харах юм бол тийм ээ? Библи үнэн гэдгийг мэдүүлэх хэрэгтэй гэж. За тэгвэл дэд хууль номон дээр ингэж хэлсэн байна. Харагдаж байна уу? За хамтдаа тэгвэл уншия бүгдээрээ. Та нар зүрхэндээ эзний айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх вүлээ гэж бодох ав. Хэрв иш үзүүлэгч эзний нэрээр ярьж тэр зүйл нь болох ч үгүй, билэх ч үгүй байвал тэр нь эзний айлдаагүй үг юм. Тэр иш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү. За Библийн үг үнэн гэдгийг яаж мэдэх хэрэгтэй вэ гэхээр энд хэлсэн. Эзний айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх вүлээ гэж. Үнэхээр Бурхан айлдаагүй тийм ээ өөр харгаар хэлсэн бол тэр нь биелэх ч үгүй, болох ч үгүй гэж хэлж байгаа. Тэгэх юм бол энэ яхан зүгээр тэр хүний хэлсэн үг юм аа. Тэгвэл Бурхан айлдаад эдгээр зүйлүүд нь биелэгдээд болж байх юм бол энэ хэний айлдсан үг гэж тодох вэ? Бурханы айлдсан үг гэж бид нар мэдэж авах болно. Тэгэхээр яах нь Библиэр дамжуулаад тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал гэж байна. Үнэхээр Библиэр дамжуулаад үнэн байгаад биелэж байх юм бол энэ нь Бурханы үг хэдэн хувь үнэн байл. Зарим зэрчид 99 гэдэг нь үү? Сэрэн гутлаа 99 гэж болохгүй шүү дээ. За тэгэхээр яах нь Библийн үг нь 100% гэдэг нь үнэн байх нэ. За тэгвэл Библийн үгийг судалж буй зорилго нь гэж байгаа. За Библиэр дамжуулан үгээ айлцсан Бурхан амьд оршиж байгааг мэдүүлэх юм аа гэж хэлж байгаа. Хоёрт нь. За тэгвэл Исая номон дээр бас ингэж бичигдсэн байгаа. Энэ энтлийнхийг зүүн талынхыг жоохон буулгаад өгөө. За эндээс харах юм бол ингэж бичигдсэн. Бүгдээ энийг хамтдаа уншийе. Өнөөрдийн эрдний зүйлсийг санагтун. Учир нь би Бурханы өөр байх. Надтай ижил Бурхан гэж байхгүй.
зориг минь хэрэгжин би тааламжид бүхнээ гүйцэтгэн гэсэн. Би эхлээс ахуулан төгсгөлийг хийгдээгүй байгааг өн эрднээс мэдүүлсэн. За энэ Библиэлд харах юм бол тийм ээ өн урдын эрдний зүйлсийг санагтуун гэж хэлж байгаа. За тэгэхээр хэлсэн юм. Би бурхан өөр байхгүй. Өн эрдний зүйлийг санах хэрэгтэй. Өн эрдний зүйл юу болсон бэ? Бурхан үнэхээр амьд оршиж байсан бол яах нь ажлаа явуулдаг бурхан. Бичигдсэний дагуу хийдэг бурхан гэж хэлж байгаа. Тийм ээ? Нэгдүгээр салаа. Тийм үү? Дуурдгүй шүү унтаад л энэ одоо хүртэл. Дугаар нь хэлэх үү яах вэ? За анхааруулчлаа голын хэсгээр. Тэгэхээр яах нь би бурхан өөр байхгүй гэж байна. Уул нь хамт уншаал байгаа. Хамт уншиж байгаа зорилго нь юу вэ? Унтуулахгүй байхын тулд тийм учраас дагаад уншаарай. Нүдэ анж байгаа чамаагүй унших хэрэгтэй тийм ээ? Цээжилсэн болвол тэгэхээр яах нь энэ дээр энд ингэж хэлсэн. Бурхны зорилго нь бол хэрэгжнэ. Би тааламжид бүхнээ яана гэсэн бэ? Гүйцэтгэнэ гэж хэлж байна. Би эхлээс ахуулаа төгсгөлийг хийгдээгүй байгаач хүртэл хизээнэ гэсэн үү? Тийм ээ? Өн эртнээс мэдүүлсэн гэж хэлж байгаа. Библи бол өн эртнээс мэдүүлсэн. За дараагийнх нь харах юм бол тийм ээ? Юу гэхээр Бурхан ямар нэгэн болохыг мэдүүлэх гэж хэлж байгаа. Бурхан ямар нэгэн юм болоо? Бурхан бүхнийг мэдгч бурхан байхгүй юу? Бурхан бол бүхнийг мэдгч. Тийм ээ? Бүх зүйлийг мэддэг цорын ганц нэг нь байдаг. Тэр бол цорын ганц үнэн бурхан баг. Энэ бол бүхнийг мэдгч бурхан. Иремья Библиэс харах юм бол энэ дээр ингэж хэлж байгаа. За нэгдүгээр салаа бас хоёрдугаар салаанаас хамтдаа уншицгаая бүгдээрээ. Газар дэлхийг бүтээсэн эзэн тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн эзэн ингэж айлдаж байна. Нэрийг нь эзэн гэдэг. Намайг дууд би чамд хариул чиний мэдэхгүй авгаа хүчит зүйлийг би чамд ярина хэмэв гэж хэлж. За энд ямар бурхан гараад байна? Тийм. Авгаа хүчит буюу цорын ганц үнэн бурхан, дээрээс нь хэлэх юм бол бүтээгч бурхан гэж хэлж байгаа. Тийм ээ. Намайг дуудаа, намайг эзэн гэдэг юм аа гэж хэлж байгааз. Тэгээд яах нь энэ зүйлүүдийг би чамд ярина гэж хэлж байгаа. Бид нэр бурхны ярьж байгаа зүйлийг мэдэж аваад тэгээд юу вэ? Энэ мэдэж авсан зүйлээ бусад хүмүүст хүртэл ярьж өгөх хэрэгтэй. Юугаар гэхээр Библиэр дамжуулж. Тийм. Тэгэхээр яах нь бурхан бүгдийг мэддэг. Энэ 2 дугаар Самуэль гэдэг Библиэс харах юм бол энэ ингэж байна. Энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэж хэлж байгаа. Газар дээр байгаа бүх зүйлийг мэддэг нэгэн болвол хэн бэ? Бурхан. Бүтээгч бурхан. Бурхан бүгдийг мэднэ. Таныг ч хүртэл илүү сайн мэднэ. Бурхан намайг мэддэгтэй ингэж хэлдэг بود. Би өөрийг чинь яах нь хэвтийг чинь наривчлан харж үздэгээ гэж хэлж. За, наривчлан харж. За, сая ишлэлийн шалгалтаа өгсөн тийм ээ. Тэгээд яах нь хураалгахдаа яасан бэ? Дахиад нэг харсан уу? Харахтаа зүгээр нэг нүдэ анжаагаад харсан уу? Хоёр нүдэ бүлтээлж байгаа наривчлан харж яасан бэ? Дахиад нэг шалгасан. Алдчихгүй юу гэдгийг хараад тэгсэн мөн. Тэгвэл тийм ээ би ч хүртэл наривчлан хар шалгаж байгаа юм чинь бурхан тэрх болов? Бурхан ч хүртэл наривчлан. Тийм учраас бурхан яах нь сайн мэднэ. Хэнийг сайн мэдэх вэ гэхээр унтаж байгаа хүмүүсийг ч сайн мэднэ. Яагаад? Үгээ сонсохгүй байна их ядарч байгаа нь үнэн тийм ээ. Гэхдээ яах нь унтаж болохгүй энэ цаг дээр. Зарим нь хүртэл нэг нүдэ анааж болтгоо бичиж ийн хичээж байгаа төрхийг хараад би хэлэхгүй байна. Нэг нүдэ анжаагач болтгоо бичиж байгаа зорилго нь юу бахар вэ? Оноо асуулчихгүй байх юмсаа л ингэж бичээд байгаа. Нэг нүд нь амраад нөгөө нүд нь яах нь хичээгээд байна. За. Хоёр нүдэ хоёулыг нээгээд бичээрэй. Буруу биччихв. За, дараачих нь юу гэхээр энд ингэж түүхээр дамжуулан өгч буй сургамж аа гэж. За. Бурхан түүхээр дамжуулаад сургамжийг өгдөг. Тийм ээ? Түүхэд юу байдаг вэ? Тийм сургамж байдаг. Баталгаа нотлогоо баримтууд хүртэл байдаг байна. Тийм. За үлгэр домогт юу байдаг вэ гэхээс бас үлгэр домогт хүртэл юу байдаг вэ? Сургамж гэдэг зүйл байдаг байна. За тэгвэл Ром ном дээрээс харуул энд бас ингэж бичигдсэн байна. Хамтдаа үүнийг уншиж байгаа бүгдээрээ. Эрт үед бичигдсэн альва зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн. Ингэснээр бичвэрийн төвчээр болон урамшуулаар дамжин бидэнд найдвар байх юм аа гэж хэлж байна. За энэ дээр яг түүхээр дамжуулан өгч буй сургамж байгаа.
Тийм ээ? Энд хэлэхдээ эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь бидэнд сургахын тулд байсан гэж. Хэнийг сургахын тулд? Энд байгаа биднийг сургахын тулд гэж. Биднийг сургахын тулд байсан. Юугаар дамжуулаад? Энэ түүхээр дамжуулаад, энэ Библиэр дамжуулаад бид нарыг сургахын төлөө байна. Тэгэхээр яг нь бид бүхэн хэрэгтэй хүндээ энд хэлсэн байна. Тийм ээ? Найдвар болох энэ үгийг хэлэх хэрэгтэй. Ямар хүнд нь гэхээр хэрэгтэй хүнд найдвар болох үг. Бидний найдвар хэнд байдаг вэ гэхээр зөвхөн бурханд байдаг байна. Тэгвэл яг нь олон хүн бурхныг мэдэхгүй амьдарч байгаа. Тийм учраас бид нар энд яг нь сурахын тулд бид нар байж байгаа байна. За 19 дугаар баг 4 дахь удаага боллоо. Хэлхээс зөр аргагүй боллоо. Уучлаарай. За энэ юу вэ гэхээр сургамж байхгүй юу? Тийм ээ. 19-оос бид нар юу авсан бэ сая? Сургамж авч байгаа. Ямар сургамж авсан бэ? Унтаж болохгүй нэрнгээсээ хилждэг номдогч байна гэж бид нэр сургамж авч байгааз. За тэгвэл 19 одоо тэгвэл энэ 4-р салаанаас нэг хүн нэг нүдэ анаал бичээд байна. Энд бас сургамж болох вэ тийм биз? Тийм учраас бид нэр энэ зүйлээр дамжуулаад сургамжийг авах нь хамгийн чухал байгаа. За 2-р Библийн семинарын 2 дахь өдрийн үгийн агуулга гэж. За хүн төрлөختний түүхийн эхлэлээ гэж бид нэр үзнэ. За сайн сурах хэрэгтэй. За инээгээд ах юм бол харин яах нь вэ? Нойр хүрхэрг байгааз? Тийм гэнэ. Гэтэ сайн инээл гэж бас болохгүй сурах хэрэгтэй учраас энэ цаг дээр. Эхлэл номын 2-р бүлэг дээр ингэж хэлсэн байгаа. Энийг бид нэр хамгийн сайн мэддэг шүү дээ. Тэгсэн жигсэн уншия. Дагаад уншихгүй бол унтах гэдэг тийм ээ. За уншицгаая. Тэгэхэд эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бог болжээ. За энд хэлсэн байна. Бурхан хөрс шорооноос яасан бэ? Хүнийг урлсан байдаг. За Библийн семинар 2 дахь өдрийн үгээр яг хүн төрлөختний түүхийн эхлэл гэж эхэлж байгаа. Тийм ээ. Тийм учраас бурхан хамгийн анхны хүнийг сармагчингаас дамжуулаад бүтээгээгүй байна. Юугаар дамжуулж хэлэх вэ? Бид нар бол 10 жилд байхдаа юугаар дамжуулж сурдаг вүлээ? Тийм. Сармагчингаас хүн төрлөختөн бий болсон гэж сурдаг байгаа. Тийм учраас тийм ээ. Удааг үзтээ. Зүгээр л алдсан баг тийм. Аваараа. Үгүй гинэ. Балаа унгаач нь унтсан болов гэж бодлоо сая. За тэгэхээр энд ингэж хэлж байна. Эзэн бурхан хөрс шорооноос хүнийг урлаад гэж хэлж. Хөрс шорооноос хүнийг урлаад. Тэгвэл шороогоор хүнийг бүтээсэн гэдэг яг нь хүн төрлөختний түүхийн эхлэл байна. Эндээс бидний сурч авч байгаа. Энэ бол бидний сургамж аахгүй тийм ээ. Тэгэхээр яг нь бурхан тийм ээ шороогоор хүнийг бүтээж байгаа зүйл. Тэгээд энд хэлсэн байна. Амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн юу гэж байна? Амьд оршигч болж байгаа. Хүн амьд. Тэр хамраар нь үлээж оруулж байгаа зүйл нь юу вэ? Бид нэр хамгийн сайн мэд. Энэ бол бурхны өгж байгаа, бурхны өдөр төрхөөр бүтээсэн тэр сүнс юм а гэдгийг нь бид нар мэддэг тийм ээ. Тийм учраас биш тийм ээ. Бурхан амин амьсгалыг хамраар нь үлээж оруулж байгаа. Тэгээд хүн амьд бит болж байгаа. Тэгээд эхлээд хараад үзэх юм бол тийм ээ. Энэ хэрэгтэй байна. За хүн шороод бол шорооноос өнөөдөр юу байх нь вэ? Бүх хоол хүнсээ авч иддэг байна. Шорооноос байна. Шороогоор дамжуул шорооноос бүхий зүйлээ хэрэгтэй зүйлээ авдаг. Тийм ээ? Жишээлбэл яах нь вэ? Бидний идэж байгаа ургамал ногоо хаанаас бий болдог вэ? Газрын шорооноос. Тийм ээ? Мөн бидний идэж байгаа тэр мах хаанаас бас бий болоод идэг вэ? Тэр мах тэр ан амьтад нь хүртэл яах нь вэ? Мөн адил газрын шорооноос тэр өвс ургамлыг идэж байгаа. Тийм ээ? Хүн төрлөختөг ингээд яах нь вэ? Эхний энэ Библийн семинар 2 дахь өдөр хүртэл ийхүү тийм ээ сайн мэдээ хүртэл тарааж болох боломжтой. Шороогоор дамжуулж биднэрт яах нь шороогүй зүйл гэж байдаггүй. Бидний бүхий хэрэглэж байгаа зүйл юунаас бүтсэн бэ? Шорооноос бүтсэн байдаг. Таны бүх хэрэглэж байгаа зүйл. Одоо энэ гарч байгаа бал хүртлөө энэ өмссөн байгаа энэ хувцасч хүртлөө миний нүдний шил хүртлөө хаанаас шорооноос гэж юу тийм бүгдийг судлаад үзэх юм бол баталгаа нотлогоогоор ханд дамжуулаад бид нэр хэлж өгч болох боломжтой. Цааш нарах юм бол Эхлэл ном дээр бас ингэж хэлж байгаа байна. Энийг бүгдээр бас дахиад хамтдаа уншицгаая. Энэ эзэн бурхан Адамыг гүн нойронд давтуулж унтуулад хавиргаас нь нэгийг нь суулан авч ормыг нь махаар бөглөжээ.
Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийгээ Адаанд авчирч өгчээ. За энд харах юм бол тийм ээ шинжлэх ухаанаас хүртэл энийг баталсан зүйлүүд байгаа. За тэгэхээр яах нь Библийг хараад Библийг судлаад үзэх юм дандаа шинжлэх ухаанаар баталж нотолсон баримтууд маш олон байдаг тийм ээ. Энд харах юм бол тийм ээ эзэн бурхан дахиад бурхан гарч ирж байна. Адамыг гүн нойронд давтуулж гэж тийм ээ. Гүн нойронд давтуулж унтуулад юу хийсэн гэж юм? Тий. Бурхан хамгийн анхны мис заслыг өөрөө хийж исэн байгаа шүү дээ. Гэтэл Адамын хавирганаас нь авч яхад яасан бэ? Адам нэг нүдээ нээчээд яасан. Хөөе болоорой гэсэн гэж нөө. Адам ундчил байсан бахан, ундчил байсан. Тийм ээ. Тэгэхэд яах нь үүнийг нь тийм ээ бас Библийг уншдаг байсан Джеймс Симпсон гэдэг хүн бас яах нь олж уншаад тэгвэл энэ ертөнцийн дээр яах нь гүн нойронд автуулдаг бас яах нь ийм бүтээгдэхүүн байх ёстой байна гэж судалгаа хийсэн. Энийг хүртэл шинжлэх ухаанаар хүртэл яах нь батлаад нотлоод өнөөдөр хүртэл хэдүүл яадаг бол тийм ээ шүдний эмнэлэгт орсон ч гэсэн тэр холор форм гэдэг зөв өвчин намдаахыг хийлгэж ягаад шүдээ ахуулдаг эсвэл шууд сух татуулдаг уу? Хийлгэж байгаа. Тэр өвчин намдаахыг хийлгэж байгаад яадаг вэ? Шүдээ янзлуулж ахуулдаг үстэй. Тий. Тэгвэл яах нь энэ бичлэгээс харах юм бол хүний хавирганаас эмэгтэй хүнийг бүтээсэн гэж хэлж байгаа. За энд нэг юм бичлэг бэлдсэн байгаа. Энийг харъя. Хүний биеийн дэх яснуудын дундаас ямар яс хамгийн бат өх бол хүний биеинд 206 яс байдаг. Түүнээс хавирганы яс 24 байдаг байна. Эдгээр яснуудаас ганцхан хавирганы ясанд мис засал хийж ном ёсоор нь тайрч чадсан тохиолдолд дахин ургах боломжтой байдаг. Хэрв гарын шууч юм уу хөлийг тайрвал дахин ургах боломжгүй. Зөвхөн хавирганы ясал дахин ургадаг. Хавирганы ясан дотор тэгвэл юу байдгийг бол хүний биеийн 5 хэсэгт чүмэг байдаг. Толгойн урд хэсгийн яс, урд цээж хэсэг, мөн сэр нуруу, сүүчний яс, тэгээд хавирганы яс. Тэгвэл хэрв чүмгийг авна гэвэл эдгээр 5 ясны ханаас нь авах нь хамгийн оновчтой юм бол гавлын яс, цээж, сэр нуруу, сүүчний яс, хавирганы яснууд дундаас дахин ургах боломжтойг нь авах нь хамгийн тохиромжтой шүү дээ. За. Хамгийн тохиромжтой яс нь ямар яс байсан бэ? Хавирганы яснаас нь. Тий. Одоо хүртэл энэ үед ч хүртэл шинжлэх ухаанаар юунийг хүртэл баталж байгаа байна. Тэгэхээр яг нь тийм ээ холор формыг олж нээсэн хүний талаарч хүртэл тийм ээ материалаар дамжуулаад хүмүүст харуулах юм бол энэ Джеймс Симпсон гэдэг хүн эмэгтэйчүүдийн эмч байсан гэж хэлж байгаа. Энэ хүн хүртэл яасан бэ? Библийг уншиж байгаад холор форм гэдэг зүйлийг олж мэдсэн гэж. Тийм учраас ийм баримт хүртэл нотлогоонуудыг хүртэл бид нэр яах нь харуулж өгч болно. Тийм ээ энэ холор форм буюу энэ өвчин намдаах нь 1847 онд гэж хэлж байгаа. Хинээр дамжуул Джеймс Симпсоноор дамжуулж яасан бэ? Мэдсэн байдаг байна. Тийм учраас энд хүртэл талархлын дээр дурсамжийн хөшөөг хүртэл яасан бэ? Энэ хүнд зориулж. Хин талархлаа гэж. Бурхандаа нь талархлаа. Энэ зүйл байхгүй байсан бол бид нэр яах вэ? Ийм зүйл байхгүй байсан бол бид нэр яах? Шүдээ авахулахтаа ч хүртэл яах вэ? Тий. Бөө юм болох нь шүү дээ, тийм ээ. Зарим нэг хүн яг нь тариа харахаараа тухайн алдаад ундаг хүн байдаг гэсэн. Тэгэхээр яах нь бид нэр хүртэл эдийг бүтээж өгсөн бурханд нь талархах хэрэгтэй. Энэ зүйлийг хүртэл тэр яах нь тийм ээ сайн мэдээ тараах хүндээ хүртэл хэлж өгөх хэрэгтэй. Яг өөр дээр нь тийм ээ юу гэхээр хамгийн их өвдөлт чинь ямар үе байсан бэ? Энэ өвдөлтөөр дамжуулаад юу гэж боддог байсан бэ? Тэгвэл бурхан ингэж бүтээж өгсөн байна. Библийн яг нь Эхлэл номоос харуулад Адам гэдэг хүний гүн нойронд автуулаад хавирганаас нь нэгийг суулж авч яхад тэр хүн сэрээгүй юм аа. Тэгвэл энэ бурхан байгаа үсттэй гэдэг. Яг нь ингэ тайлбарлаад ингээ сайн мэдээ тараах юм бол тэр хүн бодож эхлэх байна. Тийм ээ. За хоёрдугаарт нь юу гэхээр агуулга нь Эден цэцэрлэгийн түүхээ гэж хэлж байгаа. За бурхан Эден цэцэрлэгийг тийм ээ тарьж байгуулдаг байгаа.
Тийм ээ. Тэгвэл яах нь хамгийн анхны хүн төрлөختнийг хүн хаана аваачдаг тавьдаг гэлээ? Эден цэцэрлэг гэж байгаа. За бүгдээрээ Библийн Эхлэл номын 2:8-ыг хамт уншъя. За уншихтаа бүгдээрээ чанга дуугаар уншина. Хажууд хүнээс сэрэн гэх тийм ээ. Уншъя. Эзэн бурхан дорн зөв Эден цэцэрлэг тариад уралсан хүнээ тэнд авчирч тавьжээ. За бурхан хэлсэн байна. Эзэн бурхан аль зүгт гэж байна? Дорн зүгт гэж байгаа. Эден цэцэрлэг тариад нөгөө хоёр уралсан хүнээ яасан бах нь? Эдений цэцэрлэгт аваачаа тавьсан. Яах гэж тавьсан бол? Библиэлд харах юм бол арчлуулан сахиулахаар гэж. Дээрээс нь яах нь? Тэр ан амьтдыг яах нь? Захируулахын тулд гэж хэлж байгаа байна. Тийм. Ингээд яах нь? Бид нэр сайн хэлж байгаа. За энэ Библиэс харах юм эден цэцэрлэг нь тийм ээ. Голцоо юу гэж хүмүүсийн боддог бодол нь болохоор цэцэрлэг гэхээр л нөгөө хүүхдийн явдаг цэцэрлэг гэж боддоггүй тийм ээ. Цэцэрлэг гэж яах нь байгууламж байх байсан юм байна. Тэр байгууламжийн дотор яах нь нөгөө бурхан уралсан хүмүүсээ аваач тавьсан юм байна. Энэ үнэхээр үний юм болов уу эсвэл үлгэр домог юм болов уу? Түрүүн хэлсэн үлгэр домогч гэртэл юу байдаг гэлээ? Сургамж байдаг юм аа. Сургамж байдаг. Тийм учраас үлгэр домогч хүртэл сургамж байгаа учраас яах нь бид нэр яах нь энэ эден цэцэрлэгийн түүхийн үйл явдлыг хүртэл тэдгээр хүмүүст хэлж өгөх нь хамгийн чухал. Энд ингэж хэлж байгаа юм. Библийн Эхлэл номын 2-ын 15-аас 17 гэж хүртэл бүгдээр хамтдаа уншъя. Эзэн бурхан хүнийг авчирч эден цэцэрлэгийг ашлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд эзэн бурхан тэр хүн тушаан чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг дураараа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө чи зайлшгүй өхнө гэв. За энд хэлсэн байна. Тийм ээ. Эден цэцэрлэгийг ачлуулан сахиулахаар гэж хэлж байгаа. Тэгээд яах нь? Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан гэж. Чи энэ цэцэрлэгт байгаа модны жимснүүдээс бүгдийг нь яах нь? Алиж дураараа идэж яах нь? Тийм ээ. Цадлаа идэж хэлсэн байгаа юм байна. Тэгээд яах нь? Харин гэж байгаа онцолж байгаа хэлж байгаа юм. Сайн муу гэдэг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн. Хүн төрлөختийн дүүг яах нь? Ингэж эхэлж байгаа юм. Тийм ээ. Сайн муу мэдвэл бурхан хүн төрлөختний дүүхд юу гэхээр сонголт гэдэг зүйлийг үлдээсэн байдаг. Сонголтыг үлдээдэг. Сонголт. За. Сонголт үлдээсэн учраас сайн муу мэдүүлэгч модны жимснээс идэж болохооргүй байна уу гэдэг зүйлийг яах нь? Тэр хоёр хүнд үлдээсэн. Гэтэл яадаг вэ? Хэн мэхлэгдэж иддэг вүлээ? Эва буюу хавирга нь очиод идчихдэг байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ Библиэс харах юм бол ингэж хэлж байна. Хамтдаа уншицгаая бүгдээр. Тэгээд эмэгтэй тэр модныг хартал уг мод нь хүнсэн цай. Нүд булаам, ухаан дэлмээр, хорхоо хүргмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө тэр ч идэв гэж. За эндээс харуул. Тэгээд эмэгтэй модыг харсан чинь яасан байх нь? Маш сайхан харагдсан байх. Тийм учраас эмэгтэй хүн дэлгүүр орохоор гарч өгдөггүй байхгүй юу? Яагаад ах нь? Библиэлд ингэдээр хэлчихсэн байгаа үстэй. Тийм ээ? Нүд булаам гэл хүн ямар гоё эргүүж тойрож үзээ, зүүж байж үзээ, өмсөж үзээ л ингээд. Тэгээд ингэсэн мөр ухаан тэлмээр харагдсан. Жимсхний харуул яах нь? Шүс нь гоожж байгаа үстэй баг. Тийм. Хорхоо хөргмээр сайхан харагдсан тул тэр жимснээс нь идчихсэн бахан. Тийм, идчихсэн. Яагаад вэ? Бурхан тийм ээ болохгүй гэж хэлээд байгаа юм уулна. Болохгүй гэсэн зүйлийг яах нь хүмүүс болгоно гэж аваачаад зөрүүлээд иддэг байна. Тийм учраас Адам, Ева гэдэг энэ хоёр хүнд бурхан шийтгэлийг өгдөг тийм ээ. Тэгээд яах нь сайн мэдээ тарааж байгаа хүн үндэ энэ талаар хүртэл агуулгыг хэлж өгөө. Мөн дээрэс нь Адам, Ева хоёр гэм нүгэл хийсэн учраас Адам болон түүний эхнэрт нь бас яасан бэ? Хоёуланд нь шийтгэлийг тус тусад нь ноогдож өгсөн гэдгийг бас Библиэр дамжуулж хэлж өгч байна. Эрэгтэй хүн сайн мэдээ тарааж байгаа бол юу гэх нь? Тэгвэл яах нь? Ийм бурхны өмнө болохгүй гэсэн зүйлийг хийсэн учраас бурхан эрэгтэй хүмүүст зориулаад гэж хэлсэн байна. Энэ шийтгэлийг өгсөн юм а гэж хэлж байна. Тэгээд тэр эрэгтэй хүнээр уншуулах хэрэгтэй. Тийм ээ? Библиэр дамжуулж. Эсвэл яах нь? Өөрөө цээжээрш бол уншиж өгөх хэрэгтэй. Тийм учраас энд байгаа ирчүүд нь уншия бүгдээрээ. Хамт уншия. Чи газар шороондоо буцадлаа. Духныхаа хөсийг туслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг хөрс шорооноос авсан. Чи хөрс шороотууд хөрс шороондоо буцна гэжээ. Ингээд яах нь? Энэ хүмүүнд тайлбарж өгөхтэй.
Энэ Библиэлд яах нь вэ? Одоогоос 3500 жилийн өмнө бичигтэй яах нь вэ? Эрэгтэй хүн гим нүгэл хийсэн учраас өнөөдрийн хүртэл духны хөслийг туслуулан байж хоолоо олж идэж байгаа. Гэр бүл авч явахын тулд ажил хийж хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг зүйлийг тэр хүн сайн мэдээ тарааж хийж өгөх нь хамгийн чухал. Эмэгтэй хүн тандаж бурхны өгсөн шийтгэл нь гэдэг. Тийм ээ, эмэгтэй хүн сайн мэдээ тарааж явал энд байгаа эмэгтэйчүүд нь уншия. 3 эмэгтэй хүн сайн мэдээ тараах бол энэ нэнийг хүртэл барьж байгаад яах нь вэ? Та хүртэл тийм ээ ээж болсон хүмүүс та хүртэл яах нь вэ? Төрөхдөө инээж төрөөгүй үсттэй гэдэг. Тийм ээ? Бурхны өгсөн шийтгэл нь бол ийм байсан юм аа. Үнэхээр яах нь вэ? Гим нүгэл гэдэг зүйлээс болоод эдгээр зүйлүүдийг авсан гэдэг талаар хэлж өгнө. Тийм ээ? Сайн мэдээ тараахын тулд бид нэр хамгийн чухал нь Библийг тулгуурлаж материалаа цуглуулах хэрэгтэй байна. Тийм ээ? За тэгвэл эдийн цэцэрлэгийг яах нь вэ? Энэ хоёр хүн эдийн цэцэрлэгт байсан нь үнэн юм бэ? Тэгвэл эдийн цэцэрлэг нь хаяг байх ёстой гэд хүмүүс асуув. Тэгвэл яах нь? Эдийн цэцэрлэгийн хаяг нь байгаа юу? Эдийн цэцэрлэгийн хаяг нь байж л таараа, тийм ээ? Библиэл дээр байх нь эдийн цэцэрлэг гарч л байх юм бол эдийн цэцэрлэг байгаа л гэсэн. За тэгвэл тийм ээ? Энэ Библиэлд ингэж хэлж байгаа байна. За би болохоор семинар хийхдээ эдийн цэцэрлэгийн хаягийг болохоор ингэж хэлдэг. Эхлэл гудамжны Эхлэл багийн 2 дугаар годомж гэж байгаа. 10-аас 14 дөрвөн айлын газартай гэж зааж өгдөг. За тийм байгааз ингэж болохгүй яах нь вэ? Тэгээд яах нь сайн мэдээ тааж. Энд ингэж хэлж байгаа. Цэнгэр хэсгийг бүгдээр хамтдаа уншийе. Эдэнээс гарсан нэгэн мөрөн тэр цэцэрлэгийг усалдаг бөгөөд тэндээс 4 салаа их авчээ. Эхнийх нь Пишон гэж. Дараагийнх нь Гихон, Тигр, Ефрат гэдэг. Энэ мөрөнг яах нь вэ? Энэ Библиэлд бичигдсэн байгаасан. Эдийн цэцэрлэгээс 4 салаа их авсан байдаг. 4 мөрөн их салаа авсан гэж. Тэгээд яах вэ? Тэр 4 мөрний нэрийг хэлж өгөх нь. Хэлж өгөөд. Тийм ээ? Ийм 4 мөрөн байсан. Бишон байсан, Тигр байсан, Ефрат байсан. Энэ мөрөнг хүртэл өнөөдөр дэлхийн газрын зургаас харах юм бол байгаа юу, үгүй юу гэд харж байгаа. Дэлхийн газрын зурагч хүртэл харуулж байгаад яах вэ? Сайн мэдээ тараах нь хамгийн чухал. Ингээд тийм ээ? Персийн буланд. За, эндээс юу өгөхөөрэ? Тигр мөрөн хүртэл урсаж байгаа. Мөн яах нь вэ? Ефрат мөрөн хүртэл өнөөдрийн хүртэл урсаж байгаа гэдэг энэ яах нь вэ? Баримт нотлогоо харуулаад энд тэгвэл юу байгаа вэ гэхээр юу байсан бэ гэвэл урд нь Библиэлд гарч байгаа эдээний цэцэрлэг гэдэг энэ газарт байсан гэдгийг нь батлаад нотлогоо баримтыг нь харуулж өгнө. Энэ хамгийн чухал. Тэгээ дээрээс нь харах юм бол үнэхээр байгаа юм бол өнөөдрийн хүртэл яах вэ? Тэр мөрж урсаж байгаа мó гэдэг асуудаг ч хүмүүс гарна. Тэгвэл яах нь? Урсаж байгаа юу? Хараагүй болохоор мэдэхгүй байна гэж өөр хэлэх үү? Тэгвэл яа сайн мэдээ тараах юм бэ? Тэрийг нь харах уу? Тийм ээ. Одоо бол интернет, сошиал гэдэг зүйл хөгжсөн үед бид нар хүртэл хайгаач хамаагүй. Та хүртэл утаснасаа гараад хайгаад үз. Эндээс харахам Тигр мөрөн яах нь? 1890 км-ийн үргэлжилж байгаа. Ийм урд яах нь? Тигр мөрөн одоо хүртэл урсаж байна. Библиэлд гарч байгаа Тигр мөрөн байна уу гэд асуув. Байгаа гэдэг нь нотолж өгнө. Энийг нотлохын тулд Библиэлд илүү байна. Тэгээд мөн Ефрат мөрөн гэж 2680 км хүртэл урсаж байгаа Ефрат мөрөн ч хүртэл өнөөдөр хүртэл байна. Тэгвэл зарим хүмүүс нь тэгдэг. Итгэхгүй хүмүүс тэгвэл нөгөө хоёр нь хаа байна гаргаад ир гэж хэлдэг. Тэгвэл бас баримт нотлогоо байдаг уу? Бас л адилхан яах нь энэ баримт нотлогоог хүртэл үзүүлэх хэрэгтэй. Тийм ээ? 1983 он гэж байгаа нь Америкийн Колумб гэдэг сансрын хөлөг онгоцноос Саудын Арабид дээгүүр явж байгаа гүний эрентгээний зургийг нь авсан чинь тэндээс юу гарч ирсэн гэдэг үлээ. Тийм ээ? Нөгөө нэг үлдсэн олдохгүй байсан хоёр мөрний олдвор нь олцсон. Тийм ээ? Энэ Саудын Арабын тэр цөлөөр явсан чинь тэр хоёр мөрний том ул мөр байсан гэдгийг нь яасан бэ? Хэлж өгж энэ баримтанд байгаа учраас. Гэтэл яг тийм яг тэр зураг дээр дарсан газар дээр тэр хүмүүс явж очсон байна. Энэ хавьд нөгөө нэг эдээний цэцэрлэгийн байх нь нөгөө үлдсэн хоёр мөрн нь урсаж байсан гэдэг газар дээр нь явж очиход хүмүүс олж зургийн дарсан зүйлүүдийг нь бас харуулж болно тийм ээ. Ямар зургууд байсан бэ гэхээр тэнд нь тийм ээ. Яг эндээс энэ нөгөө мөрн урсаж байсан юм аа. Энэ дээр юу байдаг вэ гэхээр тийм ээ. Хадан дээр нь сүг зургууд байдсан. Эдгээр зүйлүүдийг хүртэл хийж өгөх хэрэгтэй. Тийм ээ. Дөрөвдүгээр салаа тийм ээ. Хоёр нь сэрэнг баг шиг байна. Бус бүгдээр унтаад байгаа шиг байна. Дөрөвдүгээр салаа байна уу? Сэрсэн үү?
Сэрсэн гинэ. Яг нөгөө онцчихсэн хүн сая хариулчлаа тийм ээ. Сэрсэн байна гэж байна. За баярлаа. За тэгэхээр яг нь эндээс харах юм бол тийм ээ Эдений цэцэрлэг байсан уул мөрийнх нь сүг зургийг нь хүртэл тэдгээр хүмүүст харуулах нь хамгийн чухал. Бид нар Библийн семинар дээр энэ материалуудыг хэрэгэлдэг шүү дээ тийм ээ. Хоёрдугаар энэ материалыг хэрэглээд тайлбарлаж өгөх нь хамгийн чухал. За ийм зураг байдаг, ийм зураг байдаг, ийм зураг байдаг гэж төгсчүүл яах вэ? Тэр хүн итгэх үү? Тий, тэр зургийг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ингээд харах юм бол тэр яах нь Сауди Араб бол тэр цөлд юу байсан бэхээр усан завийн хүртэл яах нь ийм зураг байсан. Энэ усан зав дээр юу хийж байгаа юм болоо? Хүмүүс тийм ээ магадгүй загасчилж байгаа, ан хийж байгаа, эсвэл дайн хийх боломж тийм том гол мөрөн байгаа учраас л энэ элсэн цөл дээр завны зургийг зурсан байх нэ. Ингээд тайлбарл байж өгч Библиэд тулгуурлаад хэлж өгөх нь хамгийн чухал. За тэгээд Эхлэл номын 2:8 дээр хэлсэн тийм ээ. Эзэн бурхан дорн зүгт Эден цэцэрлэг тариад гэсэн. Ямар зүгт гэж байна? Дорн зүгт гэж байгаа. Тэгвэл бид нэр энэ Библи биш Монгол хэлний их тайлбар тойл дээрээс хүртэл дорн зүг гэхэд хайгаад үзэх юм бол энд ингэж гарч байгаа байна. За харах юм бол тийм ээ ойрох дорнодод гэж байгаа. Арабын улсууд байдаг гэж байгаа. Арабын улсууд байдаг. Тийм ээ. Яг нь их Монгол тайлбар тойлоос хүртэл тэр хүмүүст материал болгож харуулж өгөөд ингээд харуулад үзэх юм бол дорн зүгтүүл ямар улсууд байсан бэ гэдгийг нь яг нь харуулж өгөх боломжтой байна. Тэгээд яг нь энэ Арабын улсууд тэгвэл ямар улсууд байсан бэ гэхээр ойрох дорнод Ирак, Израиль, Йордан, Ливан, Сир гэдэг яг нь ийм улсууд хүртэл ойрох дорнодод байсан гэдгийг нь яг нь энэ баримтаар дамжуулж үзүүл хэрэгтэй. Энэ номыг бүгдээрээ сайн мэдэх бах тийм ээ. Дэлхийн түүхийн ном гэдэг номон дээр тийм ээ Библиэлд гардаг зүйлүүд бас их гардаг байгаа. Тийм ээ. Мойсеж хүртэл гардаг. Эдгээр зүйлүүдийг ингээд харуулад үзүүлэх юм бол тэдгээр хүмүүс мэдж авах байна. Библи үнэн байх нэ хэдэн хувь болох нь? Тэг эхлээд 50% шууд 100% идэгдэг байхгүй юу? Ямар мундаг хүмүүс болохоор шууд 100% идэггүй ихний сэдвэр тийм ээ. Тэгэхээр тийм учраас Библийн нэг дахь өдөр, хоёр дахь өдөр, гурав дахь өдөр нь тийм ээ юуг илэрхийлдэг вэхээр дандаа түүх илэрхийлдэг. Бурхан амьд оршиж байгаа гэдэг яг нь энэ 1 2 3 дахь өдрийн семинараар дамжуулаад Бурхан амьд оршиж байгааг харуулж өгдөг байна. Энэ 3 сэдвэр, энэ 3 өдөр тийм ээ. Тийм учраас 1 2 3 гэдэг үг судал тийм байгаа шүү дээ тийм ээ. Бурхан амьд оршиж байгаа гэдгийг харуулж өг. Тэгээд түүний дараа яг нь ирээдүй болоод явдаг үстэй. 4 5 6 гэл тэгэл яг нь аврал болно төгсгөл рүүгээ. Тэгэхээр бид нэр яг нь энэ ойрох дорнод дэлхийн хамгийн эртний соёл иргэншил үүссэн газар бол энэ ойрох дорн димаа гэдгийг нь тийм ээ хэлж өгөх хэрэгтэй. Хүн төрлөختний анхны яг нь хүмүүс аль зүгт амьдарч байсан бэ гэхээр аль зүгт байх нь дорн зүгт димаа гэдгийг нь Библиэр дамжуулж хэлж өг. Библиэлд хүртэл хэлсэн бас Эхлэл номон дээр аль зүгт байсан гэж байна? 14. 14- нь хариулаарай. За, сэрсэн үү? Дуурахгүй сэрсэн. Өөрийгөө мэдэгдүүлэхгүй дуурахгүй байна. За. Энэ цаг дээр яах аргагүй олон хүмүүс унтах гээд байна тийм ээ. Би бүр хичээгээл энэ аль болох яах нь вэ? Инээлгчний үзээ хамтд нэг уншуулаад тагтлаг хүртэл яах нь вэ? Зовхоо дийлэхгүй байна. Тийм. Хитэн цагт унтсан юм болоо. Унтаагүй яа гэсэн. Би ч хүртэл унтаагүй явж байна. Та бүхэнд энийг дамжуулахын тулд шүнжэнгөө бас яах нь вэ? За нэг хэрэг болчих зүйлийг л хилээд өгчихсэн гэсэн зүйлээс бэлдсэн байгаа. Тийм учраас унтвал хамтдаа унтцгаа шүү. Заяа. Нийтээрээ унтаа бүгдээрээ оноогоо хасуулчих тийм ээ. За. Тэгэхээр эндээс харуул байна шүү дээ бүгдээрээ. Одоо ингэж хийж болох юм. Хүнд хамгийн анхны хүн төлөвлөлтөнд аль зүгт байсан бэ гэвэл дорн зүгт байсан байна. Эзэн бурхан хамгийн анхны хүнийг тэр зүгт аваач тавьсан биз дээ. Тэр зүгт аваач тавьсан ба. Тий. Тэгвэл эндээс асуулт байна. Ингэж асуудаг. Юунаас болоод Эден цэцэрлэг элсэн зүйл болсон юм бэ гэдэг хүмүүс ч үтэл асуудаг. Энд хариулахад бэлэн байх хэрэгтэй. Юунаас болоод? Тий. Мөн л адилхан яах нь вэ? Гим нүгэл гэдэг асуулт байгаа. Гим нүгэл гэдэг яах нь вэ? Асуудлаас болоод л тэр элсэн зүйл болсон гэж хэлж байна. За, энд ингэж хэлж байна. 1-р Тимот номын 2:13-14 дээр хамтдаа уншицгаая. Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ. Адам мэхлэгдээгүй, харин эмэгтэй нь
гим дунсан юм аа гэж. За эндээс харах юм бол Адам Ева хоёрын гим нүгэл хийсэн тэр үйл явдал гарч байна тийм ээ. Хин эхлээд гим нүгэл хийсэн гэсэн чинь харин эмэгтэй нь мэхлэгдэж гим дунсан юм аа гэж хэлж байгаа. Эмэгтэй нь мэхлэгдсэн гэж. Хинд мэхлэгдэв? Могоо буюу бузар сүнсэнд мэхлэгдэж байгаа хань. Бузар сүнсэнд мэхлэгдэж байна. Тийм учраас биш тийм. Бурхны өмнө яагаад илсэн зүйл болсон бэхээр энэ зүйлийг хүртэл хэлэх. Гим нүгэл гэдэг зүйлээс болоод тэр Эден гэдэг тэр сайхан газраас бид нар яасан бэ? Яасан бэл? Тэр хоёр хүн хөөгдөөд бид нар уулын тэр газар хүртэл амьдрах боломж байсан байхгүй юу? Гэтэл яасан? Адам Евагаас болоод гим нүгэл дунснаас болоод ийм зүйл болсон. Тэгэхээр эндээс харуул тийм ээ. Эден цэцэрлэгээс юу бах нь? Хүн төрлөختний түүх эхэлсэн гэж хэлж болно. Хаанаас? Эдений цэцэрлэгээс. Тийм ээ, дорн зүгээс хүн төрлөختний түүх эхэлсэн. Мөн Эден цэцэрлэгээс юу гэхээр гим нүглийн түүх эхэлсэн гэж хэлж байна. Тэр газарт хүн төрлөختний хамгийн анх амьдарч ирсэн тэр газараас л гим нүглийн түүх нь эхэлсэн байдаг. Ойрох дорнод. Тийм ээ. Эзекиэл номд тийм учраас хэлж байгаа. Эзекиэл ном дээр хүртэл ойрох дорнод буюу тэр Эден цэцэрлэгийг яасан бэ гэхээр газрын дор оруулдгаа гэж Библийн Эзекиэл номон дээр гардаг байгаа тийм ээ. За энийг бүгдээрээ хамтдаа уншийе. Би үндэснүүдийг чичрүүлв. Эдений сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэл сайн модыг газар доор амс хийлгэв гэж Библиэлд хэлж байна тийм ээ. Хаана амс хийлгэв гэж байна? Газрын доор тийм ээ. Энэ дээр хэлсэн. Шилмэл сайн моддыг гэж хэлж байгаа хэвээр бүр шилмэл гэж байгаа юм. За эндээс одоо шилмэл нь л яадаг бол тэнцээд идэг тийм ээ. Унтаа дагаанууд нь тий тэнцэж чаддаг болчдөг тийм ээ. Тэгэхээр яах нь унтаж болохгүй. Тий шилмэл нь болох хэрэгтэй. Тийм үү? Шилдэг нь болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энд хэлсэн байна тийм ээ. Газар доор амс хийлгэж байна. Тэгээд дээрэс нь хүмүүст харуулах юм бол энэ материалыг хүртэл харуулад тийм ээ. Үнэхээр Эден цэцэрлэг байсан нь үнэн үү? Үнэ. Тэрийг бурхан Библиэлд Эзекиэл гэдэг номдээс харах юм бол одоогоос 2700 жилийн өмнө бичигдсэн Библиэлд хэлэхдээ газар доор оруулсан гэж. Энэ Эден цэцэрлэгийг бурхан яагаад газар доор оруулсан бэ? Энийг нь хүртэл хэлж өгөх. Гим нүглээс болоод. Тийм учраас газар доор оруулсан учраас энэ ургамал амьтад юу болж хувирсан бэ гэдгийг яах нь бид нэр тайлбарж өгөх. Тийм ээ, газрын тос буюу нефт гэдэг зүйл яаж бий болсон бэ гэдгийг сайн мэдээний үгээр дамжуул энэ яах нь Библийн 2 дугаар семинар 2 дугаар үгээр дамжуулаад хэлж өгөх нь хамгийн чухал байна. Тэгвэл яах вэ? Колонкт байгаа хүнд сайн мэдээ тараахын тулд юу ярих нь вэ? Нефт ярих хэрэгтэй байна. Тийм байгааз? Эмч хүнд юу ярих хэрэгтэй байна вэ? Хавирга ярих хэрэгтэй байна. Тийм хавирга ярихад л болно. Тийм. Ингээд яах нь вэ? Сэдвийг ингээ бүгдээр яах нь Библиэр дамжуулаад энэ сэдв болгоныг гаргаж ирээд сайн мэдээ тараах хэрэгтэй. Тийм. Колонкт ажилладаг хүн энд яах нь нефтийг ярих юм бол тэр хүнд ойрхон тусна. Уурхад ажилладаг хүнд бас яах нь тэр зүйлүүдийг яриад үзэх юм бол тэр хүнд ойрхон тусна. Сайн мэдээ тараахын тулд эхлээд тэр хүнээ сонсох хэрэгтэй байдаг. Төрүүлээд ярих биш. 7 дугаар баг сэрээд за цааш нь үргэлжлүүлье. Тэгвэл яах нь хамаг шилмэл сайн мод гэж хэлж байгаа. Шилмэл сайн мод. Шилмэл сайн мод яах нь ийм тухайн үед ийм том моднууд байсан. Энэ том моднууд үрдээ Эдений цэцэрлэгийн үед мэдээж яасан бах нь байсан л гэж таараа. Тийм ээ. Энэ модыг харчаад хүмүүс ваа гэж хэлдэг. Энэ худлаа хаа. Одоо хүмүүс ийм болчихсон тийм ээ. Ерөөсөө идэггээ болцсон. Энэ лав AI гэл. Тэгдэг болцсон биз дээ. Тий. Тэгвэл яах нь боддоор байсан гэдгийг бид нэр батлахын тулд 100% яах нь үнэн гэдэг баримтыг цуглуулах хэрэгтэй. Ингээд харах юм бол яах нь энэ чирдэл AI гэл. Ингээд хэлдэг. Тэгвэл AI биш болгохын тулд бид нэр яах нь Бурхны үг 100% үнэн учраас Библиэр дамжуулж хэлэх хэрэгтэй. Энэ тэдэн жилийн өмнө бичигдсэн номоо. Тийм учраас ийм баталгаа нотлогоо байгаа. Тэгэд яах нь энэ сошиал хөгжсөн үед яах нь ороо судлаад нэг үзээрэй. Яг хажууд нь байж байгаа тийг хайгаад үз гэдээ яах нь Google-ээс хайлгадаг гэж байна. Тийм ээ? Ингээд үзэх юм бол хүмүүс яах нь итгэх тэр сэтгэл нь төрдөг байна. Тийм ээ? Тэгвэл Эден цэцэрлэгт энэ сайхан моднууд нь хүртэл Эдений цэцэрлэг газар дор орсон гэж. Энэ модны нэрийг юу гэдэг вэ гэхээр Секая гэж байна. Тийм ээ? Тэгвэл яах нь Америкт ч хүртэл юу гэхээр Секая гэдэг энэ тийм модны нэрээр
том юу хийдэг вэ? Жип машинууд хийдэг үйлдвэрүүд юм байдаг байна. Иймэрхүү зүйлүүдээр яах нь машин сонирхдаг хүн сайн мэдээ тараахын тулд машин авч яваад эдийн цэцэрлэгөөр татаж оруулах нь хамгийн чухал. Яаж? Sequoia гэдэг машин байдаг ш та мэдгүй гэж байгаа. Тэг энэ Америкт ингэж үйлдвэрлэдэг. Өдөө Sequoia гэдэг нэрнийх нь утга нь юу вэ? Нэр нь юу вэ гэл. Тэгээ мод руу оруулна. Тэр модыг яах нь эзэг гэл номон дээр аваачна. Тэгээд аваачингуутлаа эдийн цэцэрлэг болоод яваад ийм байсан юм аа. Түл яг таны унж байгаа машин юу хэрэглэгддэг вэ гэл. Тийм ээ? Бензин хэрэглэдэг. Тэгэх юм бол яах нь эдийн цэцэрлэг байсан гэдэг энэ ол мөрийг бид нэр баталгаа нотлогоо баримтаар харуулах нь хамгийн чухал. Ингэж үйжээж бид нэр яах нь ингэж судалгаа хийж сайн мэдээ тараах нь илүү үр дүнтэй болдог. Ийм судалгаа байж сайн мэдээг илүү сайн тарааж байна. Тэрнээс яах нь Библийн семинарыг сонсчоод тийм ээ тийм зүйлийг зөвөр л ярина. Эхлээд судлах хэрэгтэй. Судлаад үнэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээ цааш нь. Эндээс харах юм бол тийм ээ өнөөдрийн хүртэл энэ Персийн болон гэдэг энэ газараас хүртэл юу гэхээр газрын тос их олборлож байгаа. Тэнд хүртэл Тигр мөрөн, Ефрат мөрөн хүртэл урсаж байгаа гэдгийг хүртэл газрын зураг харуулж болтугай. Тэр хүнд сайн мэдээ тараах нь хамгийн зөв байна. Тэгээ дээрэс нь эндээс харах юм бол нефт энэ газараас их олдож байгаа учраас нефтийг хүртэл яаж бий болдог вэ гэхэд ийм жижигхэн бичлэг чамааг үзүүл хэрэгтэй байдаг. Газрын тос нь далайн яруудах амьтдыг бүр дарагдан хүрэн өнгөтэй шингэн бодис болно. Нефт нь далайн яроод олон тооны амьтан ургамал дээр хурц шороо давхарлагдсан газрын дор ордог. Давхарлагдсан овоорсон зүйлс нь удаа хугацааны турш газрын өндөр даралтаар шингэн бит болдог. Энэхүү шингэн битүүд нь нэгэн газар бөөгн дөрөн бүрүүлдэн бий болж буй зүйлийг шинжлэх ухаанаар газрын тос буюу нефт гэдэг. За, эндээс харах юм бол тийм ээ газар доор ан амьтад ургамал ногоо ороод амьд бит ороод дээрээс нь шороо дарсан үед тийм ээ газрын дулаан мөр дээрээс нь тэр яхан даралтаар дамжуулаад юу болдог гэж байна. Тийм ээ нефт гэдэг зүйл нь ингэж бий болдог юм аа. Тийм ээ амьд оргиносын газар доор ингээ бологдоод шахалт гэдэг газрын даралтаар дамжуулаад юу болж ирэхээр тийм ээ газрын тос гэдэг зүйл нь бий болдог. Ингээд яах нь тэр машин барьдаг машин дуртай хүмүүс сайн мэдээ тараавал хамгийн чухал байгаа. Тэгэхээр яах нь газрын тос эндээс харуул газрын тос нийлүүлэлтийн хэмжээ нь гэж болж байгаа. Хаанаас их газрын тос гараад байна? Доор нь ойрох дорнод гэж. Бусад улсууд аймагуд улсуудад байна уу? Байгаа биз? Гэхдээ хамгийн их газрын тос гарч байгаа нь яах нь нөгөө нэг эдийн цэцэрлэгийг ярихаас өөр яах нь өөр аргагүй болж байгаа шүү дээ. Тийм ээ 21 тийм гэнэ нэг нүдэ нэг 21 унтаж болохгүй. За сургамж авах хэрэгтэй шүү бусд нь. За тэгэхээр яах нь ойрох дорнод тэгвэл хүн төрлөختний юу ихэлсэн гэдэг үлээ? Түүх ихэлсэн, соёл иргэншил тэнд газараас ихэлсэн. Тэгвэл ойрох дорнодноос хүн төрлөختний гэм нүгэл хүртэл юу байх нь ихэлсэн. Тэр газар тэгвэл яах нь тэр жигтэй газрын доор ороод тийм ээ юу болчихсон гэнэ үү? Нефт гэдэг зүйл болсон. Ингээд яах нь сайн мэдээ тараахад энэ материалыг хүртэл Библиэр дамжуулаад хэлж өгөх нь хамгийн чухал. Библиэр. Гэхдээ хамгийн чухал нь юу гэхээр энэ Библи барьж ижил яах нь сайн мэдээ тараах нь илүү чухал. Библи. Библи дээр юм байгаамаа. Тэгээд яах нь түрүүнээс нь баталгаа байгаа. Тэгвэл баталгааг нь яаж харуулах юм? Энүүгээр харуулж байна. Тийм ээ? Тэгэхээр яах нь энэ газраас хамгийн их нефт олборлдог 60% дэлхийн тийм ээ нефтийн 60%-ийн тэр ойрох дорнод буюу тэр газараас олбордог гэдгийг нь яах нь сайн хэлж өгөх нь чухал байдаг байна. За энэ дээр ингэж эдийн цэцэрлэгийн түүхээ гэж хэлж байна. За гим нүгэл хийсний дараа юу хэлсэн гэхээр ийм зөвлөн хүнд болохоор тийм ээ гим нүгэл хийсний дараа юу болсон бэ гэхээр Адам Ева хоёрд юу хийж өгсөн гэдэг үлээ? Тий арьсан дээл гэж. Тухайн үед бэлхэмж хийсэн. За энэ нь болохоор Эхлэл ном дээр хүртэл гардаг. Тэгээд тэр хоёр бүр гим нүгэл хийсэн дараа юу болох вэ? Айш нуугдадгаа гэж гардаг байгаа Библиэлд тийм ээ. Мөн алдааг бусдаас хайсан байдаг. Тийм ээ. Бид нар ч хүртэл тийм үстэй. Яагаад унтаад байгаа юм бэ? Би унтаагүй. Би зүгээр л яасан бэ? Зүгээр нүдэ айн залбирж исэн. Энэ хүн унтсан гэл. Алдаага хинээс хайдаг вүлээ? Бусдаас хайдаг гэж. Адам Ева хоёрт л яадаг бол бусдаас алдаага хайдаг үстэй. Тэгэхээр яах нь энэ зүйлүүдийг хүртэл Эденээс хөөгдсөн гэж байгаа юм. Тийм мөн сүнс нь үхмэл болсон гэж хэлж байгаа. Энэ сүнс нь үхмэл болсон зүйлийг бурхан
тийм ээ? Эзэн бурхан гэж юм. Арьсан дээл хийж өмсгөж тэр хоёрыг уучилж өгч байгаа юм. Нуугдах боломжийг нь хүртэл гаргаж өгдөг. Шийтгэл өгсөн тэгээд шийтгэл өгөхдөө бурхан тэр Гидеоны цэцэрлэгээс ихтэй яадаг вэ? Гаргадаг үстэй. Гаргадаг. Тэгээд гаргасныхаа дараа шийтгэл нь ямар шийтгэл вэ? Тухны хөлсөө туслуулах ажил олж хийх байсан. Эмэгтэй хүнд болохоор тэр жирэмсний өвдөлтийг мэдрүүлэх ийм шийтгэлийг өгсөн гэж бас тайлбарч хэлж болно. Тэгээд яг нь бурхантай харилцах харилцаа нь хүртэл тасарсан Эден амьтад газрын дор яг нь Эдений амьтаа бүх юм нь газрын дор орсон гэдгийг нь хүртэл харуулаад баримтыг нь харуулах юм бол энэ яг нь хүн дахиад нэг хувь идэвхгээр болж байгаа. Үний юм биш үү? Тийм байгааз үний юм байна. Тэгвэл яг нь нөгөө 50% байсан нь одоо 60% болно. Тэгвэл цаашаа дахиад явах уу? Явах хэрэгтэй. Хэдэн хувь болох юм? 100% болж иж хүн итгэн. Гэхдээ 90 сарын 9% болсон ч итгэхгүй шүү дээ, тийм ээ. За энэ болчлаа бараг л гээд орхих биш. Тэр хүнийг 100% болгохын тулд бид нэр сайн хэлэх хэрэгтэй, сайн судлах хэрэгтэй. Дараагийнх нь харах юм бол Библийн семинарын 2 дахь өдөр үгийн агуулга нь юу вэ? Бас адилхан Ноагийн үерийн түүх байгаа. Энэ түүхээр энэ Ноагийн үерийн түүхээр дамжуулаад олон хүмүүсийн үхээр энэ сайн мэдээг тийм ээ таньж мэдүүлдэг байна. За Ноагийн үерийн түүх нь бүр илүү баталгаа нотлоо баримт байдаг. Энэ түүхээр дамжуулаад юу гэхээр олон хүмүүс дээр үесээ сонсож байсан учраас энд итгэдэг байна. Нэр тийш эмээмэн тэгж ярьж исэн 16 дугаар баг тийм ээ. Тийм ярьж исэн гэж. Тийм. Тэгэхээр яг нь эмээ тэгж ярьж исэн, өвөө хүртэл тэгж ярьж исэн гэл. Энийг нь яг баталгаа нотлохоо болгоод бид нэр яг нь сайн судлах хэрэгтэй. Энэ дараа энэ ахмадууд аавд ээжүүд нь унтахгүй байх. Залуучууд нь яваад ах юм. Дийлийнх нь явхаа байл болохоо байла яах вэ? За бүгдээрээ хамгийн хурдаараа нэг алга ташиг төөхөө. За хэн хамгийн хурдан ташсан тоолоороо за. За бэлдээрээ. За одоо сэрч алгаа ташчаа тий. Тэгээд унтаараа. За хамгийн урд нь би 10 тоолъё. За хэдэн удаа ташсан бэ? Тоолоороо 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 За хэдэн удаа тассан бэ? 30 35 50 залуу хүмүүс 50% аргагүй дашхаа тийм ээ. За одоо үргэлжлүүлж болохгүй унтаж болохгүй шүү дээ тийм ээ. Тийм алга тасчихж одоо нэг аваа гайг болсон юм л дээ. За хамтдаа цаашаа үргэлжлүүлье. За Ноагийн үед үер болсон шалтгаан юу байсан болоо гэж. Бас л юу бол дахиад яг нь гэм нүглээсээ болоод энэ дэлхийг тэр жигт нь хамарсан үерийн ус болсон юм гэл. Яг нь ингээд хэлж өгөх хэрэгтэй. За эхлэл гэдэг Библиэс харах юм бол энэ дээр ингэж хэлж байгаа. За бүгдээрээ за сайн бичиж авахгүй бол бас тэр оноог нь хасан ш нэрээ тийм ээ. Сайн бичиж аваад хамтдаа уншицгаая. 3 Газар дээрх хүмүүс оршиж эхлэл тэдэнд орхид За юу гэхээр Ноагийн үер болсон үйл шалтгаан нь юу гэхээр Бурхны хүүгүүд хүний огтын гоо үзэгслэн үзээд яасан бэ? Өөртөө эхнэр болгосон. Тийм ээ? Үзэгсэлнтэйг л яасан байгаа тах нь. Бурхан энэ хүмүүс эхнэрээ болгож авсан байдаг. Тий. Тэгэхээр яг нь Бурхны хүүгүүд хүний хүүхдүүдтэй буюу аврагдаагүй буюу Бурхных биш гэсэн хүмүүс яг нь эхнэрээ болгож авсан. Эндээс ахуулаад гэм нүглийн байхс яг нь гэм нүгэл гэдэг зүйлүүд нь эхэлсэн байдаг. Тий. Энэ болох юм бол Бурхны хүүгүүд гэж хэлж байгаа. За айлын ууган хүү бол хамгийн чухал. Ууган хүүхдүүд нь тэр гэр бүлийг яаж авч явах талаар хүртэл яг нь сайн судал, сайн мэдэх хэрэгтэй байдаг. Тий. Тэгэхээр яг нь тэр ууган хүүд өв залгамжлах гэдэг зүйл байдаг. Тийм учраас Бурхан Библиэлд тийм ээ Бурхны хүүгүүд гэж гарч иж байгаа. Хүний огтын гоо үзэгслэн үзээд тэднээс сонгосон болгоноо эхнэр болговаа гэж хэлж. Эндээс ахуулаад гэм нүгэл эхэлсэн байж байгаа. За Библиэс харуул мөн яагаад гэм нүгэл болоод энэ дэлхийг шүүхөр болсон бэхээр Библийн Эхлэл номын 5-аас 7 дугаар ишлэл дээр хүртэл ингэж бичсэн байгаа. Энийг нь хүртэл бүгдээрээ хамтдаа уншийе. 3 Эзэн дэлхий дээрх хүмүүсийн хорлон томоо өлөмжих бас зүрхнийх нь хамаг бодол санаархал
ямагт муу муухай болсныг хараад өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эзэн би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учраас өөрийн бүтээсэн хүний газрын хөрснөөс ачин зайлуулахдаа хүнээс ахуулаад мал адуус мөлхөгчд жигүүртэн шуудагч хүртэл үлдээхгүй гэж хэлвэ гэж. За энд хэлсэн байна. Эзэн хэлж байгаа юм. Тийм ээ? Цорын ганц үнэн бурхан хэлэхдээ энэ тийм ээ? Энэ хүмүүсийг дэлхий дээр байгаа хүмүүсийг харсан чинь тийм ээ? Хорлонт муу болчихсон байна. Зүрхнийх нь хамаг бодол санаархал тийм ээ? Юу болсон гэж юм? Тийм ээ? Муу муухай гэж. Тэгтээ яг нь муу муухайч гэж хэлээг бүр хэлэхдээ ямагт муу муухай болсон. Тийм ээ? Ямагт муу муухай болсныг хэн харсан гэхээрээ бурхан харсан гэж. Ямагт муу муухай болсон. Зүрхнийх нь юу гэж бодол санаархал нь баггүй. Тэгэхээр яг нэг жаагаж болтгоо сайн зүйл боддог байсан байх уу? Үгүй. Энэ дээр сарах юм бол зүрхнийх нь хамаг бодол санаархал нь ямагт гэж хэлж байгаа. Ямагт муу муухай болсныг бурхан харсан. Тэгээ харсаад яг харамссан гэж байгаа зү. Энэ хүнийг тийм ээ бүтээсэндээ яг харамсаж байна. Яагаад харамсаж байгаа вэ? Уул нь сайн амьдраад яг сайн байгаасаа гэж хүссэн чинь бурхны өмнө ямагт муу муухай болсныг бурхан харчихсан байна. Тийм ээ. Эзэн би тэднийг бүтээсэндээ харамсаж гэж. Тийм ээ. Юу яасан гэхээр газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс ахуулаад яг мал адуусыг хүртэл би энэ газраас яг тийм ээ гарчин зайлуулах болно. Мөн яхаа. Тийм ээ. Нэг ясандаа бүгдийг нь үерийн усаар шүүнэ гэдэг хэлж өгч байгаа. Энэ бас юунаас болсон байна гэхээр үер болсон. Тийм ээ. Гэм нүглээс болсон гэдгийг нь бид нэр яг Библиэр дамжуулж хэлж өгөх нь хамгийн чухал байна. Библиэр дамжуулж хийх. За, эндээс харах юм бол тийм ээ усаар шүүх болсон шалтгаан нь болохоор гэм нүгэл гэж хэлж байгаа. Эхлэл номын 6-гийн 17 дээр хэлсэн байна. Энийг хүртэл бүгдээрээ хамтдаа уншицгаая. Би газар дэлхийд үер болгож Тэнгэрийн доорх амин амьсгалтай бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхэн гэж хэлж байна. Библи хэлэхдээ газар дээр байгаа бүхэн нь яана гэж хэлж байна. Юунаас болоод үхэхээр болчих бид нэр? Тийм гэм нүглээсээ болоод. Тийм гэм нүглээсээ болоод. Тийм учраас яг тухайн үед бурхныг харахад тийм ээ Нова гэдэг хүн бурхныг харахад нэг зөвд амьдарч ирсэн байна. Нова гэдэг хүн. Тийм учраас бурхан Новаг хэргэлсэн байна. Тийм ээ Новаг хэргэлсэн. Тэгвэл яг одоо энэ үед ч хүртэл бурхныг харахад энд байгаа хүмүүс яг бурхныг харахад зөвд харагдаж. Тэгвэл тийм учраас бурхан яг Самуэль сургуулиар дамжуулаад энд байгаа хүмүүсийг хэрэглэхээр дуудсан байна. Тэгээд яг Новад бол яг өөртөө зориулж яг бүхээ хий гэж хэлж байгаа. Тийм сайн мэдээ тараахын тулд олон хүн аврахын тулд том бүхээгийг хийгээдгээ. Тэгвэл энэ үед ч хүртэл Самуэль сургууль сурж байгаа хүүхдүүд залуучууд ийм байна. Тийм аав ээжүүдийг ч хүртэл яг өөртөө зориулж энэ Библийн семинарын 2 дахь өдрөөр дамжуулаад нэг материалтай болоод сайн мэдээ тараа гэдэг ийм үднээс л хэлж өгч байгаа. Тэгээд хэлсэн байна. Нова гэдэг хүнд хэлэхдээ бүр зааварчилгааг нь хүртэл наривчлан хэлж өгч байна. Энэ семинарын 2 дахь үгээр дамжуулаад хүртэл сайн мэдээ яаж тараах тэр зааварчилгааг сайн хэлж өгч гинэ мөн хэлж өгч гинэ. За, тийм байх болтугай. За, тийм учраас энэ дээр ингэж хэлсэн хамтдаа энийг уншицгаая бүгдээрээ. Бурхан Новад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийлээр дүүрж байгаа учраас тэдний эцсийнхэн өдөр миний өмнө болж би тэднийг газартаа сүрүүлнэ. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хийж бүхээг дотроо тасалгаанууд гаргаж дотор гадаргүй давирхаа түрхээ гэж хэлж. Энд хэлсэн байгаа зү. Нова гэдэг хүнийг сонгоод хэрглэж байна. Тэгвэл яг энд байгаа таныг сонгоод бурхан одоо хэрэглэх гэж байгаа. Юунд хэрэглэх гэж байгаа вэ? Сайн мэдээнд хэрэглэж байгаа. Бурхан хүртэл Новаг сайн мэдээнд хэрэглэж байгаа энд. Энэ үйл явдал хүртэл сайн мэдээнд хэрэглэж. Би тэдний газартаа сүрүүлэх учраас гэж байгаа. Тийм ээ? Энэ ертөнцийг бурхан яах нь галаар шүүх гэж байгаа учраас одоо та нар явж яах нь дэлхийн бүх газар бүх бүтээлд бурхны сайн мэдээгээ тунхаглаа гэж Библи хэлсэн байгаа. Тийм байгааз. Тийм учраас яах нь ингэж хэлсэн. Чи говор модоор өөртөө нэгэн бүхээг хий гэж хэлж. Тэгвэл бид бүхэнд хэлж байгаа зүйл нь өөрөөр хэлэх юм бол тийм ээ энэ Библийг барьж байгаад яах нь энэ сурсан зүйлээрээ дамжуулаад тийм ээ ажиллаж байгаа сурж байгаа тэр объект дээрээ очиод бид нэр яах хэрэгтэй вэ?
Энэ сайн мэдээг тараах хамгийн чухал юм. Тийм учраас Бурхан та бүгдийг дуудсан байна. Хаан дуудсан бэ? Энэ газар дуудаад сайн сураа гэж хэлж байгаа. Унтахаар юу ч сурахгүй. Тий. Яасан дууссан уу? Одоо чинь юу вэ? Ямар төлөвлөгөө байгаа лээ? Тэгэл өнгөрөөд явчихна. Тий. Тэгэхээр яг нэгэнт л ирсэн юм чинь тийм ээ энэ махан биеийг ялах хэрэгтэй. Бид нэр махан биеийг ялж байж бид нэр амжилтанд хүрдэг байхгүй. Амжилт ерөөсөө өөрийгөө ялахаас л эхэлдэг. Тийм ээ. Тэрнээс өөрийгөө ялахгүй л бол би хизээч амжилтанд хүрэхгүй. Өөрийгөө ялж байж амжилт гэдэг зүйлийг яах нь бидний хүрдэг байна. Тийм учраас өөрийгөө ялах тэр зүйл суралцах хэрэгтэй. Өөрийгөө ялах. За, пастор маань зүртэл хэлсэн тийм ээ. Энэ үед ямар олон хүмүүс тэр Facebook, YouTube тийм ээ энэ зүйл рүү орж байна. Ялж чадахгүй дандаа ялагдаж л байгаа учраас л тийшээ ороод байгаа юм. Тэгвэл тэрийг ялах юу ах нь? Тэр зүйл бид нэр суралцах хэрэгтэй. Та ялж ижил амжилтанд хүрэх. Та өөрийнхөө энэ одоо байгаа дүрх одоо байгаа энэ яах нь нойрын хүртэл ялж иж би яах нь амжилтанд хүрэх. За, самын сургууль дуусахгүй юу? Энэ цагт хүртэл дуусна. Тийм учраас ялах хэрэгтэй юу, ялагдах хэрэгтэй юу? Тэгвэл сэрэх хэрэгтэй. Сэрэх хэрэгтэй. Сэрээрээ. За, энэ дээр хэлсэн Ноавыг сонгосон байгаа ч тийм. Одоо хэлж байна. Ноавыг сонгоод яах нь? Чи энэ бүхээг хийгээд хэнд зориулж, өөртөө зориулж. Тэгээд яах нь? Тэгээд олон хүмүүсийг энэ газарт энэ хүүхч авдар руу оруулаа гэж хэлж байгаа юм. За, дээрэс нь хэлсэн. Чи энэ бүхээгийг хийхдээ гадар доторгүй давиргаа түрхээрээ гэж хэлсэн. Тэгээд дээрэс нь Бурхан тийм ээ энд хэлсэн байна. Эхлэл номын 6-гийн 15-16-аас нь харах юм бол Бурхан хамгийн анхны зураг төслийг ихэнд өгсөн бэ? Ноод өгсөн. Яаж хийх юм болоо гэж яах вэ? Бурхан хэлж өгсөн ба. Энэ зураг төслийг ингэж хэлсэн. Бүр хэмжээсүүдийн хүртэл Ноод хэлж өгсөн. Үүнийхэн дагуу Ноа хийсэн. Энийг ч хүртэл бүгдээрээ хамтдаа уншицгаая. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл бүхээгийн урт нь 300 тохой, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байна. Бүхээгтээ гэгэвч хийхдээ оройгоос нь 1 тохой хийн. Бүхээгийн хажуу талд үүд хийж бас доод, дунд, дээд давхар гаргаа. Энэ Библиэлд хэлсэн байна. Бүх хэмжээсийн заагаад өгсөн байна уу? Бүгдийн заагаад өгсөн. Тэгвэл одоо энэ ч хүртэл та бүхэн хүртэл юу ах нь сайн мэдээг хэрхэн яаж тарах вэ гэдэг яах нь захан хурцлагыг нь хүртэл хэлж өгч байгаа. Яг үүнтэй ижилхэн бид нэр яах нь хийж өгөх нь хамгийн чухал. Тэгээд эндээс харуул ингэж энэ зүйл энэ материалыг энэ ишлэлийг хүртэл харуулад бид нэр яах вэ тийм ээ тухайн үед тохоо нь яах нь хүний тохоо бараг яах нь 48-аас 45-аас 50 см урттай байсан байх магадaltaй. Тийм учраас 300 тохой буюу 150 м-ийн урттай ийм яах нь том хөвгч авдрыг буюу хөвгч онгоцыг хийсэн юм аа. Тийм ээ? Өргөн нь хэдэн тохой вэ? 50 тохой. Тэгэхээр яах нь 25 м-ийн өндөр нь 15 м гэдэг яах нь ингээд бүр 15 м-ийг хэмжээсийг яах нь бодож үзээд одоо өөр зүйлээр ингээд зөөрлүүлж харах юм. 15 м гэхээр бид нэр 15-ын тоол бодогдож байгаа. Тэгвэл яах нь хүн юу гэхээр бодит зүйлийг харж үйжиж ийм байх нэ гэж. Тэгвэл 15 м гэдэг маань 5 давхар хэмжээтэй яах нь 5 давхар барилгыг харуулад үзэх. 15 м. Ингээд бодоод үзэх юм бол ийм том хөлөг онгоцыг буюу Ноа хийж байсан юм аа. 100 гаруй жилийн турш хийсэн гэдэг зүйлийг бид нэр харуулах хэрэгтэй. Энэ зургаар харуулах юм бол нэг 15 м гэдэг тоо харагдаад өнгөрчнө. Тэгвэл яах нь бодит зүйл дээр жишээ авах хэрэгтэй. Бодит зүйл дээр. Нүдэнд харагдах зүйл дээр жишээ аваад ингээд хэлэх юм бол тийм том уу гэдэг нь яах нь хүн төсөөлж эхэлдэг байна. Ингээд яах нь сайн мэдээ тараах юм бол энэ илүү үр дүнтэй. Тэгээ Библиэлд ингэж хэлсэн байна. Тэнд яах нь 3 давхар байна гэж хэлсэн. 3 давхар байна. Тийм ээ? Доод, дунд, дээд гэдэг ийм 3 давхар байна. Тэгээд яах нь бас нэг юм материалуудыг олоод тийм ээ? Тэр хөөгч авдар дотор яах нь ийм тийм ээ ачааны чингэлэг буюу чингэлэг ачаа яах нь 522 ширхэг орох боломжтой. Ингээд яах нь хилээд өгөх юм бол тийм их агуулах байгаа юм уу? Ингээд бодоод үзэх юм бол тэдгэр хүмүүс яах нь үний юм бах та. Тэгэхэд тэр хүмүүст энэ зүйлүүд нь хамгийн сайн тус нэмэр болно. Тэгээд тэлээд тийм ээ Ноа хүртэл тухайн үедээ тэр хөөгч авдар хийж байхдаа ч хүртэл юу хийжсэн гэхээр сайн мэдээ хүртэл тарааж исэн удаа байгаа юу?
байгаа тийм ээ. Сайн мэдээ тарааж исэн. Хүмүүс сайн мэдээ тарааж яхад нь яг энэ үеийнхэнтэй яадаг вэ? Хүмүүс шоолж исэн. Тий. Та ч гэсэн одоо миний энэ ингээд яах нь Библиэс яриад ингээд эдийн цэцэрлэг ярихаа та шоолохын, Ноагийн үеэр ярихаа шоолохын тухайн үед ч хүмүүс яасан бэ? Яг ийм байсан гэдгийг нь хүртэл харуулж өгөх хэрэгтэй. Тэгээд яг нь амьтад хүртэл тэр авдралуу юу хөөгч онгоц руу яах нь хоёроо орж исэн тэр үйл явдлыг хүртэл тэр зургийг нь хүртэл яах нь харуулах хэрэгтэй. Тэгээд өөр олон материалууд яах нь цуглуулах нь хамгийн чухал. Одоо энэ дэлхийд даяараа Ноагийн үеэр болсон гэдгийг яах нь олон хүмүүс мэддэг. Тийм учраас Ноагийн талаар баталгаа, нотлогоо, баримтууд их байдаг байхгүй. Тэгэхээр яг нь Библиэлд хэлж байгаа юм тийм ээ. Орой дээр нь гэгэвж гаргахын тулд нэг тохоо байна гэж хэлсэн. Энүүгээр нь дамжуулаач хүртэл нээр нэг тохоо. Хэрвээ битүү байсан бол энэ олон ан амьтад чинь ороод шээж баах бах та. Юу болох юм болоо? Ингээд яг нь ургуулж боддог хүнс ч хүртэл бид нэ сайн мэдээ тарааж болох нь. Тэ? Тэгвэл яг нь тийм хүнс зориулаач хүртэл яг нь материалыг бэлдээд энэ бичлэгийг хүртэл харуулж өгч болно гэсэн үг. За эндээс харах юм бол амьтад орсон байгаа. Эндээс харахад агааржуулалт гэдэг зүйл бас мэдээж байх. Бурхан бүтээхтэй ямарваа нэгэн зүйлийг төгс бүтээдэг гэдгийг нь харуулах хэрэгтэй. Тэмээ 17 дуурахгүй байна. За энэ зүйлүүдийг харуулад сайн мэдээ тараах юм бол тэр хүнд ч хүртэл тос нэмэр болох байхаа. Тэгээ Библийн дараагийнх нь харах юм бол тийм ээ Эхлэл 7 дугаар бүлгийн 10-аас 12 дугаар эшлэлдэр ингэж бичигдсэн байгаа. Энийг нь бүгдээрээ хамтдаа уншийе. Тэгээд 7 хоногийн дараа дэлхийд үерийн ус буу Ноагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сард уг сарын 17-ны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргил Тэнгэрийн усны хаалт нэгджээ. 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарваа. Энэ ишлэлийг уншиж өгөөд дэлхий дээр яах нь бороо орсон талаар энд ингэж хэлсэн байгаа юм. Тийм ээ их оёоргүй гүний бүх булаг яасан гэж байна. Садран оргилсон гэж хэлж байна. За тэгэхээр яах нь дэлхий дээр булаг ус байдаг болов? Бага. Энийг хүртэл шинжлэх ухаанаар хүртэл нотлоод гаргаад ирсэн зүйл зөндөө бий. Энийг нь хүртэл материалаар олоод бид нэр яах хэрэгтэй вэ? Харуулж мэдүүлэх хэрэгтэй байна. Харуулж мэдүүлэх. Эндээс харах юм бол дэлхийн гүнд яах нь 2 дахь далаа байгаа гэж хэлнэ. Дэлхийн гүнд 2 дахь далаа байгаа гэдгийг хүртэл баримт нотлогоогоор хүртэл харуулах нь хамгийн чухал. Энд ч хүртэл хэлж байгаа юм. Газар доорх ус гэж байна, далаа гэж байна, дэлхий доторх эргэлт гэж байна. Тэгвэл дэлхийн дотор юу байдаг гэж байна? Ус байгаа гэдэг нь яг нь одоо шинжлэх ухаан тийм ээ дэлхий дотор ус байдаг гэдэг нь энэ үеийн шинжлэх ухаанаар батлаад нотолжсэн ийм баримтууд хүртэл байгаа учраас энэ баримтуудаар дамжуулаад сайн мэдээ тарах боломжтой байна. Ингээд харах юм бол мөн тийм ээ дэлхийн гадаргуу дээр хүртэл тийм ээ ус байсан гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Ус байсан. Тэгээд яасан бэ? Энэ ус дэлхий дээр ус бууснаар тийм ээ энэ дэлхийг хамарсан нийт үер ус юм аа. Ингээд хэлээд өгөх юм бол тэдгээр хүмүүс яах нь вэ? Нэрээ тийм биш үү? Тэгвэл яах нь дээр үеийнхаа зүйлүүдийг хүртэл зарим хүмүүс нь санана, бодно. Дэлхийн нэрээ яах нь вэ? Тийм ээ? Усанд автаж байсан гэдэг зүйлүүдийг хүртэл яах нь вэ? Бодож эхэлдэг. Сайн мэдээ тараахын тулд хамгийн чухал нь баталгаа буюу энэ баримт нотлохойг нь хүртэл харуулад Библиэд тулгуурлаж ярих нь хамгийн чухал. За эндээс харуул тийм ээ? Үерийн явагдсан хугацаа гэж хэлж байгаа нь. За мөн Библиэлд энэ үерийн явагдсан хугацаа, цаг, он тоолны хүртэл байдаг байна. За тэгвэл Ноагийн амьдралын хэдэн жил 600 дахь жил гэж байна. Тийм ээ? 600 дахь. Тэгэхээр яах нь энэ Ноаг амьдарч байхад 600 настай байсан. Энэ үед яах нь дэлхийг усаар шүрсэн гэдгийг нь хэлж өгнө. Тэгээ 600 дэх 2 дугаар сарын 17-ны өдөр бороо орж эхэлсэ гэдгийг Библиэр дамжуулаад бас хэлж өгж болно. Мөн 150 хоног дэлхий дээр ус хальж байваа гэдгээр яах нь Библийн бас Эхлэл номоос дамжуулж хэлж өгнө.
Тэгээд дээрэс нь 150 хоног газар дэлхийгээс ус татарсаар гэж хэлж. Ус маань яах нь татарсан байна. 150 хоногийн тул дэлхий дээр ус байхдаа бүх уулсыг яадаг байх нь бүргсэн байдаг байх нь. Амьд оршиж хүн яах нь уулын орой дээр байгаа хүн хүртэл амьдрах боломжтой болов. Боломжгүй. Тэр уулс хүртэл яадаг вэ? Библиэр харах юм бол тийм ээ усны доор ордог байх нь. Тэгээд яах нь Хүүхч авдар Ноагийн 600 настай байхад тийм ээ Хүүхч авдар 7 дугаар сарын 17-ны өдөр гэж яах нь хаан тогтсон гэдэг үг. Тийм ээ энэ онгоц нь хүртэл яасан бэх нь Араад уулан дээр тогтсон гэдгийг нь хүртэл Библиэр дамжуулаад үзүүлээд харуулах нь хамгийн чухал байна. Тэгээд яах нь Ноагийн 601 жилийнх 2 дугаар сарын 27-ны тийм ээ газрын гадарга хуурай болсон гэж хэлж. Тийм ээ 18 ямар болсон байх нь хуурай болсон байх тийм байгааз. Тийм. Тэгээд эндээс харах юм бол ийм баримт нотлогоо баримтуудыг бүгдээрээ яах нь үзүүлэх юм бол тийм ээ 2 дугаар сарын 17-ны өдөр тийм ээ бороо орж 40 өдөр 40 шөнийн турш бороо орсноор энэ дэлхий дээр нийт ус болсон. Газрын бүх булаг садран оргилж тийм ээ дэлхийг бүрхэж байсан тэр ус яасан бэ? Газар дээр буусан. Тэгээд бас мөн адил 150 хоногийн турш яасан бэ? Ус татарсаар юу болдог гэсэн бэ? Тийм ээ хуурай газар гарч ирнэ гэдэг зүйлийг нь үртэл дамжуулаад энэ Библиэр дамжуулаад хэлж өгөх нь хамгийн. Тэгээд 10 тийм ээ 2 дугаар сарын 17-ны өдөр бүхээг Араад уулан дээр тогтсон гэж. Тэгвэл энэ Араад уулыг нь яах нь бид нэр бас сайн тайлбарлаж өгнө. Араад уулан дээр энэ тэгвэл юу байгаа вэ? Энэ Ноагийн барьж байсан тэр Хүүхч авдар байгаа гэдгийг нь баримттай, нотлохоотойгоор бүр болохгүй бол зардал мөнгөний төлөөж болтгоо аваад очих хэрэгтэй. Хаашаа? Турк руу гэж тийм ээ. Араад уулан дээр очиод энэ байна. Одоо авраг дээр. Тийм. Тэгэх юм бол яах вэ? Энэ чинь жинхэнэ сайн мэдээ бол чадна үстэй. Бурхан Библиэлд хэлэхдээ ингэж хэлсэн. Тийм ээ. Нэг хүний сүнс юунаас үнэтэй гэдэг вэ? Тэгэхээр зардал мөнгөний төлөөж автгаа яах үзүүлчүүл яах нь? Хамгийн чухал угаас те тэр хүн аврагдчих байх юм бол тэнгэр газараас илүү үн цэнтэй тийм ээ үн цэнтэй. Тийм учраас энэ Библийг бариад Библи яг нь цорын ганц үнэн юм аа. Үнэн л байдаг аахгүй. Тийм. Энэ Библи үнэн учраас та яах нь аврагдах хэрэгтэй гэдэг талаас нь хэлж өгөх хэрэгтэй. Энэ дээр хэлэхдээ 7 дугаар сарын 17-ны өдөр Хүүхч онгоц Араад уулан дээр тогтвоо. Тэгээд энэ баримтуудыг хүртэл харуулах хэрэгтэй. Тэр Араад уул нь хаана вэ гэхээр тийм ээ. Тэгээд Монгол болж өгөөд Монгол газрын зураг монголоор нэг уншуулад тийм ээ. Турк улсад байдаг юм шүү дээ. Эндээс харах юм 5165 м өндөртэй тийм турк улсад Араад уул байдаг. Түүн дээр юу өгөх нь энэ Ноагийн Хүүхч авдар буюу барьсан зүйлүүд нь яах нь барьсан зүйл нь энэ авдар нь тэр уулан дээр байгаа гэдгийг нь хэлж өгөх хэрэгтэй. Их Араад уул буюу бага Араад уул гэж байгаа. Тийм ээ. Их Араад уулан дээр нь энэ Ноагийн Хүүхч авдар тогтсон гэдгийг нь бид нэр яах нь сайн тайлбарлаж хэлж өгөх юм бол итгэх итгэл төрнө. Тэгээд яах нь. За тэгвэл зарим хүмүүс үртэл худлааш тэрийг хүн аваачаа тавьчихсан гэд ярих баг. Тэгвэл бодож тэр газрын зургийг хараад 5100 м өндөр дээр яаж хүн тэр цасан дунд тэр өвлийн хүүдэн тэр яах нь цасан дунд тэр Хүүхч авдрыг очиод барих юм бэ. Тэр үед тоног төхөөрөмж хүртэл хөгжөөгүй байсан гэдэг талаар нь хэлж. Тийм ээ. Тэгээ дээрээс нь Монгол материалуудыг харуулад Монголд ийм зүйл ийм материал байгаа. 2010 онд хүртэл яасан бэ? Ийм сэтгүүл гарсан. Араад ууланда хөлөг онгоц гэдэг яах нь энэ яах энэ зүйлүүдийг сонин сэтгүүлүүдийг харуулад энэ нууц нь юунд вэ гэхээр энэ Библиэлд байгаамаа. Тэгээ дээрээс нь харах юм бол тийм ээ. Тэнд дээр Хонконг болоод тийм ээ Туркийн эрдэм судалгааны багийнх нь хүртэл тэр Араад уулан дээр гарсан. Тэгээд яг нь гарсан дотор нь зураг авсан, бичлэг хийсэн, тийм ээ дотор нь байсан амьдтынх нь яг нь идэж байсан өвс, ус, хувин хүртэл бүгдийг нь зургийн дараад ирсэн. Энийг хайгаад үзэх юм бол одоо сошиал ертөнцийн бүгд байгаа. Энэ материалуудыг хүртэл харуулад итгүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд энд харах юм бол өвс ургамал байгаа. Дээрээс нь аалзны тор байгаа хань. Тийм ээ. Мөсөн дотор аалз амьдрах боломжгүй. Тухайн үед яг нь энэ зүйлүүд нь босон гэдэг баталгаа нотлогыг нь харуулад эдгээр материалуудаар тийм ээ Библиэлд тулгуурлаад хэлж өгөх нь хамгийн чухал байдаг байна. Тэгээд харах юм бол тийм ээ одоо хүртэл Хятадд очих юм бол яг Ноагийн хэмжээний тийм ээ Хүүхч авдрын хэмжээний тийм Хүүхч онгоцыг бас хийгээд тэр дотроо музей гаргасан.
Туркийн Арарат уулан дээр байсан тэр хүүхч авдраас авчирсан зүйлүүдээ тэр газарт нь тавиад олон хүмүүсийг үзүүлдэг гээд ийм материалуудыг харуулад. Дээрээс нь Америкт ч хүртэл юу гэхээр ийм хүүхч авдрыг хүртэл хийж байсан. Энэ юу гэхээр Библиэлд байгаа учраас энэ хүмүүс харж байгаа, сонсож байгаа, уншиж байгаа ч болтугай хийсэн гэдгийг бид нэр яах нь энэ баримтуудаар дамжуулж хийж өгөх хэрэгтэй. Энэ хүүхч авдрыг хийхдээ тийм ээ энэ хүмүүс 6 жилийн турш хийсэн гэж ярьдаг баа. 6 жилийн турш. Тэгвэл Ноагийн хүүхч авдрыг яах нь тэр хүн тийм ээ гэр бүлээрээ хийсэн баг. Гэр бүлээрээ барьсан. 100 гаруй жил буюу ингэж хийсэн. Тийм ээ. Тухайн үед тийм амар байхтар багаж төхөөрөмж байгаагүй. Энэ үед бол багаж төхөөрөмжөөр хийгээд 6 жилийн турш хийж байгаа. Энэ зүйлүүдийн хүртэл яах нь сайн судалж, наривчлан үзэж байгаа хэлж өгөх нь хамгийн чухал байна. Тийм үү? За тэгвэл сэрээрээ. За тэгээд ийм зүйлүүдийг байна. За энийг уншаад өгөөрэй 3А. За үлдсэн нь үлдээгүй юу? Тийм энийг хүртэл тэр хүмүүс төлөвлөдөг. Үнэхээр энэ үерийн үйл явдал нь үнэн байгаа юм болол. Тийм ээ энэ улмурч хүртэл байх ёстой үстэй гэж яагаад өөрийнх нь амнаас нь асууж байгаа. Тэгвэл тийштэй гэж хэлэх баг. Тэгэх юм бол тэгвэл хамтдаа энэ улмурыг нь тэгвэл олж мэдье. Бид нэр бүгдээрээ сайн мэднэ. Америкт очих юм бол яах нь бидний очиж үзээгүй ч гэсэн энэ яах нь зурагтаар киногоор харах юм бол Grand Canyon гэдэг газар байдаг. Энийг ингээд хараад үзэх юм бол юу Grand Canyon гэдэг газар нь ойролцоогоор 447 км үргэлжилдэг. Энэ яах нь тийм ээ тоогийн бүр яс сайн хэлэх юм бол энэ хүн чинь айхтар их юм судалж үзсэн байх шүү. Тэгээ дээрэс нь хэлэх юм бол тийм ээ 6-аас 30 км өргөнтэй гэж яах нь. Энийг нь хүртэл ингээд үзээд судлаад үзэх юм бол гүнийг нь хүртэл 1.5 км гэдгийг нь хэлээд ингээд тоо баримттай нэгэл тэр хүмүүст хэлж өгөх юм бол яадаг вэхээр таны өмнө бууж өгдөг байна. Бурхан үнэхээр байдаг юм байна. Библи үний юм байна гэж. Тэгвэл уул мөрүүд нь юу гэхээр энэ зүйлийг харах юм бол дэлхийг хамарсан их уур байсан учраас ус татрахтаа яасан бэ? Ийм гууж алга гэдэг зүйлийг бий болгодог юм аа гэд эдгээр зүйлүүдийг энэ материалуудыг ингээд харуулах юм бол тэр хүмүүс нэрээ тийм болов гэдэг нэг яах нь бодол төрдөг байна. Нэр эн чинь нэр ийм учиртай штэ. Яах нь тэгэхээр яах нь эдгээр зүйлүүдийг харсан хүмүүс итгэлтэй болдог байна. Тийм ээ. За энэ гууж алга үүсэн учир шалтгаан юу байсан бэ гэхээр үерийн ус татрах үед л ийм зүйл болно. Асар их үер болсон учраас л ийм зүйл болно. Тэгээд энэ давхар гарч байгаа. Монголд ч хүртэл яах нь энэ улс орнуудад байсан ч гэсэн байсантай адилхан Монголд ч хүртэл ийм газар байгаа. Хаана байдаг вэ гэхээр өмнө говьд байдаг. Дээрээс нь донд говьд байдаг. Энийг нь яах нь бүр интернетээс ороод зургийг нь аваад яах нь болдгсон бол тэр бичлэг байвал бичлэгийг нь үзүүлээд тийм ээ. Ингээд харуулах юм бол хүмүүс итгэдэг. Тийм ээ. Хэрмэн цавыг хүртэл ойролцоогоор яах нь 10 км үргэлжилдэг. Тийм ээ. Тийм ээ. 250 метрийн өргөнтэй гэдэг хүртэл яах нь интернетээс тэр мэдээллүүдийг сайн тийм ээ судалж олоод ингээд тарах юм бол энэ хүмүүс итгэл төрж байгаа байна. За хувьдаа болохоор тийм ээ эдгээр зүйлүүдийг би бодож ирсэн. Энэ одоо яагаад ингээд давхраг гарч ирсэн болоо тийм ээ. Энэ хүртэл яах нь Африкт байгаа, Австральд байгаа юм уу яах нь ийм модон чулуучсан модыг хүртэл хараад хүртэл яах нь энэ хүртэл үерийн үйл явдал болсон шалтгаан энэ юм аа гэдэг. Энэ зүйлүүдийг хараад үер болсон гэдгийг нь итгүүл хэрэгтэй. Боддоор яах нь хүмүүс хүртэл би за инээлэх гэж байгаа учраас хэлье. Юу гэхээр үерийн үйл явдал тийм болсон гэдэг шалтгаан юу байсан бэ гэхээр намайг жоохон байхад тийм байранд амьдардаг хүүхдүүд их гоё байдаг гэсэн. Яагаад? Байранд байдаг хүүхдүүд тийм ээ гадаа нойлд виздэггүй. Тэгээд яах нь байн дотор усанд орно. Их гоё өвөл мод таглахгүй, ус зөөхгүй. Тэр хүүхдүүдэд хувьдаа бол атаархдаг байсан. Байранд амьдарч үзхийсэн гэл. Тэгээд яах нь хамаатных нь яах вэ? Хамаатны нэг ихч маань байртай байсан. Тэгээд яг нэг өдөр гэрт нь очиод усанд орсон байгаа. Тоглолцоод усанд ороод байн дотор жинхнээсээ сэлсэн. Хүүхэд байсан юм учраас сэлээл яасан бэ? Хамаг хэрэг унгаач жагаад нөгөө бөглөөсийг авсан. Тэгээд ачаа дуусаад харсан чи бөглөөс нь дотор байн дотор байсан ус дууссан. Юу гарцсан байсан гэж?
Тий. За энэ дээр гарч ирсэн яах нь вэ? Тийм ээ? Ийм за давхар гарсан байсан байна. Юуны давхар гарсан гэхээр тийм ээ? Миний гадаа нөгөө шороон дээр тоглож байсан яах нь вэ? Тэр хэрний давхар гарсан байсан байхгүй? Энэ инээж байгаа хүмүүс бүгдээрээ үдчихсэн хүмүүс. Тий, тийм учраас л мэдээд инээгээд байгаа. Инехгүй байгаа нь яг нь тийм гардгийн баг та. Тийм бодож байгаа. Инээж байгаа хүмүүсэнд нь тэр давхаргыг сайн мэдж байгааз. Яагаад тэгэхээр бүгдээрээ тэгэж үдчихсэн учраас л инээгээд байгаа байхгүй. Тийм учраас тэрийг харчаад нэрээ тийштэй ноогийн үерийн яг нь үйл явдлыг сонсчоод нэрээ ийм давхарг бий болдоо шүү дээ. Тэр усны бүглээс ин авцсан чинь ингээд давхарг гарсан шүү дээ. Хамгийн доор нь юу байсан? Нөгөө том бүндгэр хэрнүүд нь ингээд тунаад үлдчихдэг үстэй. Тийм учраас яг нь хамгийн хүнд нь алт буюу тийм ээ? Алт нь энэ газрын доор байдаг юм биш үү? За яг нь өөрийнхөө бодит амьдрал дээрээс яг нь жоохон тунгаан бодож үтсэн байх нь. Библиэд итгэснээс хойш нэрээ тийм биш үү? Хөнгөн хэрнүүд нь яг нь хананд нь алдчихсан юм байна. Тий, арай жаахан хүнд нь яг нь доогор нь алдчихсан юм байна. Ингээд яг нь өөрийнхөө бодит амьдрал дээр жоохон инээлгч гисэн бодит амьдрал энийг зарим хүмүүс нь үздсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн яах ёстой вэ? Нэрээ тийм шүү. Нэрээ бодоод үзэх нэр үнэн юм шүү. Энэ байгалыг хараад үзсэн дэлхийд даяар хаа цайгүй ийм юм уу давхаргууд хүртэл байгаа юм байна. Тийм учраас яг нь Библиэд итгэх итгэл нь төрж байгаа байна. Цааш нарах юм болов тийм ээ. Энэ нүүрсээр дамжуулаач хүртэл бид нар яах нь энэ уурхаад ажилтдаг хүмүүс сайн мэдээ тарах боломж байгаа. Нүүрс яаж бий болдог вэ гэл. Тийм ээ. Энэ нүүрс нь үерийн үйл улмаас үерийн үйл тийм ээ үер болсон их хэмжээний үер болсон учраас тэр модны холц нь хонхор газар цуглаа. Дээрээс нь юу вэ? Шороод арсан. Тэгээд яг нүүрс бий болдог талаар нь хүртэл яах вэ? Бид нэр Библиэр дамжуулаад бас хэлж өгөх юм болов тийм ээ. Эдгээр хүмүүс маань итгэж болох. Итгэж чадна гэсэн. Энэ зүйлүүд харах юм болов тийм ээ. Олон хүмүүс итгэж болохоор байна. Дээрээс нь за энэ Болив гэдэг газар тийм ээ. Энэ Болив гэдэг улсад яах вэ? Тэр жигтэй юу гэдэг вүлээ? Давсан цөл гэдэг үстэй. Тийм ээ. Ерөөсө давсан цөл гэж байгаа. Энэ газар дээр юу вэ? Тийм ээ. Нэг захаас нөгөө зах хүртэл автомашинаар явхад 5 цаг зарцуулдаг гэж. Тэгвэл юу илэрхийлж байна? Энэ тухайн үед яг нь далайн ёроол байсан юм аа. Тийм учраас яг нь далаал давстаа болохоос ийм зүйл болсон юм аа гэдэг. Энэ баримт нотлохоогоор дамжуулаад хэлж өгөх нь хамгийн чухал байдаг. Тэгээд энэ үед хүртэл яг нь энэ Ноагийн үерийн үйл явдал үнэн гэдэг учраас ийм олон ном сонин сэтгүүлч хүртэл их байдаг гэдгийг нь тийм ээ сошиалар буюу энэ мэдээллийг авч үзүүлээд хүмүүст харуулах юм бол итгэх бол. Тэгвэл энэ Библиэр тийм ээ үер хизээ болсон юм. Усаар хизээ шүүсэн юм бэ гэвэл энэ дээр хэлсэн юм. 50000 жилийн өмнө Ноа гэдэг хүнийг амьдарч байх үед юм аа. 50000 жилийн өмнө дэлхийг хамарсан үер болсон гэдгийг нь хэлж өгөх хэрэгтэй байна. За сэрий одоохон дууслаа. Хэлэхүү яах вэ одоо номеруудын. За хэлэх юм бол бүгдийн нэгээс нь авах хэд хүртэл байгаа юм? 18 байгаа юм уу? 21 хүртэл байгаа юм. Бүгдээрээ шүү за. Бүгднгээс нь оноасаар. За дараагийнх нь болохоор Библийн семинарын 2 дахь өдрийн үгийн агуулга нь болохоор Израилийг сонгосон зорилгоо гэж хэлж байгаа юм. За тэгвэл эндээс харах юм. Израиль улсыг сонгосон зорилго нь юу байсан бэ? За Библиэр харах юм бол юу гэж хэлдэг бол? Тийм бид нэр хайгуу сайн мэднэ тийм ээ. Бурхан сонгосон зорилго нь бол энэ Библиэс харах юм бол ингэж хэлсэн байна гэдэг. Энэ Библийг хүртэл яах нь харуулж байгаад Бурхан Израиль улсыг сонгосон зорилго байгаа. Библиэлд Израилийн түүх хүртэл гардаг. Энэ израильчууд ямар хүмүүс вэ гэдгийг яах нь Бурхан энэ зүйлээр дамжуулаад хэлж өгсөн юм аа. Бид нэр яах нь тэгээд энийг нь уншиж өгөх хэрэгтэй. Тэг бүгдээрээ хамтдаа энийг уншицгаая. Харин Яаква чамайг бүтээгч эзэн Израиля чамайг бий болгогч эзэн одоо ингэж айлдаж байна. Би чамайг аварсан учраас бүү айхтун. Би чамайг нэрээр чинь дуудсан чи минийх. За энд хэлсэн минь. Энэ Израиль гэдэг улсыг хэн байгуулсан бэ? Эндээс харах юм бол Бурхан гэж хэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр Бурхан өөрөө байгуулсан энэ улс тийм ээ ингэж хэлсэн. Израиля чи хинийх гэж хэлсэн бэ? Минийх шүү гэж хэлж байгаа. Чи минийх. Израиль улсыг байгуулсан Бурхан өөрөө байна. Тэгээд чи минийх юм аа. Тийм ээ.
Тэгээд айлцсан байна. Юу гэж айлцсан гэхээр Исая гэдэг Библиэс харах юм бол 43:10 дээр ингэсэн байна. Одоо хамтдаа дахиад нэг хажуудлын үнээс сэрдэл нэг чанга уншия. 3 И та нар миний гишнэр гэж За энд хэлсэн байна. Израилийн ард түмний тийм ээ Бурхан юу гэсэн бэ гэхээр та нар бол миний гэрчнэр юм аа. Тэгвэл одоо энд байгаа хүмүүсийг хэлж байна. Та нар бол Бурханы юу ах нь? Гэрч юм аа. Энд байгаа бидний хүртэл Бурхан юугаар дуудсан бэ гэхээр гэрчээр дуудсан. Яах гэж байгаа юм бол одоо энд байгаа хүмүүсээ дамжуулаад Бурханы гэрчлээ гэж хэлж байгаа. Хинд гэрчлэх үү? Гадуур байгаа Бурханыг мэдэхгүй, танихгүй хүмүүсэд яах нь? Гэрчлэх хэрэгтэй байна, тийм ээ? Тийм. Тэгэхгүй бол яах нь? Тийм, гэрчлэхгүй бол бид нэр Бурханыг гэрч байж чадахгүй. Энд хэлсэн мөн. Надаас өмнө Бурхан байгаагүй. Миний дараа байна гинөө. Байхгүй учраас та нар миний гэрчнэр болж дуудагдсан. Гэрчнэр унтаж болохгүй шүү дээ, тийм ээ? Гэрчнэр сайн гэрч болохын тулд сайн сурах хэрэгтэй. Удахгүй дууслаа. За тэгэхээр ингээд үзье цаашаа харах юм бол Израилийг сонгосон зорилго нь Израилийн түүхийг судалж буй шалтгаан нь юу вэ гэж хэлж байна. Бурхан амьд оршиж байгаа гэдэг яах нь гэрчлэхийн тулд яасан бэ? Израиль улсыг сонгосон. Зорилго нь бол энэ. Тэгээ дээрэс нь Бурханы үг буюу Библийг бичүүлэхийн тулд Бурхан Израилийг сонгосон. Зорилго нь бол энэ. Мөн дээрэс нь цаг үеийг тодорхой болгохын тулд Бурхан яасан бэ? Израилийг сонгосон байна. Мөн Есүс Христийг ертөнцид илгээхийн тулд Бурхан энэ Израилийг сонгосон. Бурхан сонгосон зорилго нь бол энэ байна. Дээрээс нь гэрчнэр хийх. Энийг хэн хийх ёстой вэ? Гэрчнэр ингэж хийх ёстой байна. Гэрч, тийм ээ? Та нар дүүл хэнийг гэрч вэ? Энд сууж байгаа бид бүхэн Бурханыг гэрч авахгүй. Одоо бид нэр яах нь? Эндээс сайн сурж аваад, тийм ээ? 5 өдрийн турш сайн сурж аваад тэгээд яах нь? Тийм ээ, гэр гэрлүүгээ буюу нутаг руугаа очиж чуулган дээр очино. Тэр газар дээр очиод яах нь? Йоо, Самуэль бас сайхан амарнаа гэх үү? Үгүй, сайн гэрчлэх хэрэгтэй. Гэрчлэхийн тулд бид энд суралцж байгаа. Тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол бид нэр энэ ертөнцийн мэндэлсэн нь үнэн. Тэгвэл мэндэлсэн үний юм бол бид нэр биш үү? Тийм ээ? Үхэн үхтлээ сурахаар ирсэн байхгүй? Үхэн үхтлээ. Тийм. 10 жилээ төгсөөд сургууль дуустдаг уу? Их сургууль руу орно. Их сургуулаа төгсөөд дуустдаг уу? Үгүй ажлын байран дээр очино. Тэндээс хүртэл сурах зүйл байгаа. Амьдрах сурах зүйл байгаа. Тэгэд яг тэрнээс илүү Библийг сурах нь хамгийн чухал. Энэ Библи нь яг нь үхэн үхтлээ сурах. Бид нэр өөрөөр хэлэх юм бол тийм ээ төгсдөггүй сургуульд орчихсон гэж хэлж байна. Тийм. Хизээ төгсөх үү? Эзэн ирэх өдрөл бид нэр амрах байхгүй. Төгсдөггүй сургууль. Тэгвэл одоо нөө хичээл муу эс боли гэд явчих уу? Тийм ээж болохгүй, тийм ээ? Төгсдөггүй сургууль юм бол ястай боли. Энэ Самуэль хүртэл дуусахгүй маань л да гэх. Нөгөө Самуэль төгсгөл байгаа. Гэхдээ бид нэр энэ амьдрал маань бол бидний сурах зүйл бол төгсдөггүй байхгүй. Энэ ертөнцийн амьдрах хугацаанд төгсдөггүй сургууль сурж байгаа, төгсдөггүй зүйл. Тийм учраас төгсөхгүй юм чинь бидний сайн суралцах хэрэгтэй биз. Нэг л амьдрах энэ наснда. Тэгээд сайн мэдээг тараах нь хамгийн чухал. Библиэлд харах юм бол ингэж хэлсэн байна. Энийг хамтдаа уншицгаая бүгдээрээ. Хэрв чи өөрийн бурхан эзэн дуулууртай байвал энэ бүх хэрөөл чам дээр буужиж чамд хүрнэ. Газар дээр чин цаг үйлрэл нь хур бороо оруулж гарын чин альва ажил үүсийг ивэхийн тулд эзэн чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нэ. Олон үндэст нь чамаас зээлнэ, харин чи зээлэхгүй. Израилийн ард түмэд хэлсэн амлал буюу гэрээнэл бурхны, тийм ээ? Хэлсэн бурхан эзэнд дуулууртай байвал гэж. Яа гэсэн бэ? Бурхан яаж үг гэсэн бэ? Ерөөнөө гэж ерөөж. Дуулууртай байх юм бол ерөөлнө. Тийм ээ? Үнэхээр бидэд бүхэн хүртэл бурхны үгийн дагуу дуулууртай байх юм бол бурхнаас их ерөөлийг авна. Харин дуулуургүй байх юм бол бурхнаас бид нэр тийм ээ хараал буюу тэр шийтгэлийг авна. Энэ доотлын улаан хэсэг дээр ингэсэн. Эзэн чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нэ гэж хэлж байна. Тийм ээ? Бурхан Израилийн ард түмэнд энийг өгсөн.
Тэгэдсэн олон үндэстэн чамаас зээлнэ, харин чи зээлэхгүй гэж хэлж байгаа. Энэ зүйлүүдийг хараад үзэх юм бол тийм ээ Израиль улсыг үнэхээр бодоод хараад үзэх юм бол яг л ийм байна. Эзэн үнэхээр тэр газарт буюу сан хөмргөө нээсэн. Тийм учраас олон улс үндэстэн яаж байгаа вэ? Өнөөдрийн хүртэл Израилаас зээлж байгаа. Энийг тэр хүмүүс сайн мэдээ тараах хүмүүстэй хэлж өгвөл. Тэгээ дээрэс нь дэлхийг Израиль улс атгаж байгаа. Тийм ээ? Дэлхийг Израиль улс атгаж байгаа. Энэ баримтуудыг хүртэл яах нь одоо олж мэдээд тийм ээ харуулах юм бол тэр хүмүүст бас итгэл төрнө. Тэгээ цааш нь харах юм бол Израиль үндэстний онцлог нь гэж байгаа. Израиль үндэстний буюу Израильчүүдийн онцлогийн талаар бас хэлж өгөх нь илүү чухал. Яагаад тэгэхээр Библиэлд Бурхан Израилийг юу гэж дуудсан бэ? Та нар бол миний гэрч юм аа. Гэрч гэж хэлсэн. Тэгээд хэлсэн. Дэлхийн төвд оршдог үндэстэн гэж хэлж байгаа. Тийм ээ? Үнэхээр оршиж байгаа юу? Библиэлд яг дэлхийн төвд оршдог гэж бичигдчихсэн байгаа. Дэлхийн хамгийн ухаантай гэж толгой сайтай үндэстэн болоод Израиль үндэстнийг л хэлдэг. Израильчуудыг хэлдэг, тийм ээ? Тэгэхээр энэ талаарч хүртэл бид нэр сайн хэлж өгөх хэрэгтэй. Мөн дэлхий дээрх хамгийн их хөрөнгөтэй мөнгөтэй улс үндэстэн болоод ямар улс үндэстэн юм бэ гэдээ асуугаад хайгаад үзүүлэх юм бол Израиль үндэстэн хүртэл хэлж өгөх. Яагаад Библи хэлэхдээ юу гэж хэлсэн бэ? Та нар бол миний гэрч юм аа гэсэн. Бурхны гэрч байхын тулд яах нь хамгийн сайн байх хэрэгтэй. Мөн дээрэс нь дайн болоо Бурхан дэмээ гарцаагүй тэр дайнд нь хүртэл хамтдаа тулалдаж байсан улс нь юу гэхээр ганцхан Израиль л байх. Эдгээр зүйлүүдийг хүртэл яриад өгөх юм бол тэр хүмүүс яах вэ? Тийм ээ? Итгэл төрөх байна. Тийм. Дээрээс нь энэ олон тийм ээ лого байгаа. Энэ логонуудыг мэддэг лого байна уу? Тэрийг мэднэ гэвэл. Тэгвэл эн чинь хэн үүсгэн байгуулсан бэ гэвэл яах нь? Тийм ээ? Тэр логыг нь мэддэг юм уу? Тэр логыг нь харж байгаа ч болтугай. Тэр үүсгэн байгуулсан хүнийг нь хүртэл ямар хүн бэ? Ямар үндэстэн бэ гэдгийг судалж үзээд энэ тэгвэл биш үү? Бидний Библиэлд гардаг нүг Израиль үндэстэн байгаамаа гэдгийг хэлж өгөх нь хамгийн чухал байна. Дээрээс нь кино үздэг хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. Энийг ч хүртэл үүсгэн байгуулсан хүмүүсүүд нь ямар хүмүүс байдаг юм бэ? Тийм ээ. Тэгээд хараад үзэх юм бол еврей үндэстэн, еврейчүүд уу израильчууд байгаамаа. Ингээд харуулах юм бол яагаад заавал Израиль гэж. Тэгвэл яах нь? Библийн Исая номдэр юу гэж хэлсэн? Та нар бол миний гэрч юм аа гэж. Гэрч болохын тулд Бурхны гэрч улсууд яах нь? Хамгийн сайн төгс байх хэрэгтэй. Тийм учраас л Бурхан гэрчээр дуудсан тул яах нь? Бид нэр тийм ээ Израиль улс ийм байгаа. Хүчирхэг байгаа гэдгийг хүртэл харуулах хэрэгтэй байна. Эдгээр хүмүүсүүдийг танил үздэй гэж яагаад яах нь? Энэ хүмүүсүүдийг харуулад бүгдийнхээ нэрийг нь яах нь? Хэлж өгөөд. Тэгвэл энэ хүмүүс ямар хүн юм бэ? Энэ хүн хүртэл еврей хүн. Израиль үндэстэн тийм ээ? Энэ харгал Билл Гейтс гэдэг хүн бай, Майкл Дейл гэдэг хүн бай, Стив Джобс тийм ээ? Энэ юу гэлээ? Google-ийг үүсгэн байгуулсан тийм ээ? Энэ хоёр түүнийг Larry Page гэдэг үү тийм ээ. Тэгээ энэ хоёр үнийг хүртэл яах нь хэлж өгөөд. Энэ хүмүүс чинь хүртэл юу ах нь? Еврей хүн. Та бидний хамгийн сайн мэддэг яах нь? Facebook-ийг үүсгэн байгуулсан хүн хүртэл юу ах нь? Энэ еврей хүн юм аа. Тийм ээ. Библиэлд харах юм бол олон улс тэднээс яах нь? Зээлнэ гэж байгаамаа. Үндэстнүүдийн хөрөнгө яах нь? Израиль очно гэдэг бас ишлэлийг олж харуулаад тийм ээ. Энэ хүний яах нь? Facebook-ийг нэг бичлэгийг нэг гүйлгэлэл бол энэ хүний хармаар мөнгө ордог. Facebook-ийг нээгээл орлоо бол энэ хүний хармаар мөнгө орно. Тийм учраас яах нь? Израиль үндэстэн ийм ухаалаг хүмүүс байдаг. Энэ бол Бурхныг гэрчилж чадж байгаа мэгдийг харуулна. Эндээс харах юм бол тийм ээ хөгжимчин буюу урлаг дуртай хүмүүст сайн мэдээ тараах юу ах нь? Энэ баримт нь байгаа. Энэ хүнийг харах юм бол яг нь Бетховен энэ хүн хүртэл яг нь тийм ээ еврей үндэстэн Израиль хүн. Тийм ээ. Энийг харах юм бол Мозарт гэж байгаа. Эдгээр бүх хүмүүс нь юу гэхээр еврейчүүд гэдгийг нь бид нэр хэлж өгөх нь хамгийн чухал байна. Тэгээд энэ гурван хүнийг харах юм бол тийм ээ энэ гурван хүн юу гэхээр 21-р зууныг үүсгэн байгуулсан гэж хэлж болохоор гурван хүнийг хэлж байна. Тэгэхээр яг нь энэ гурван хүнч хүртэл ямар хүн бэ? Еврей буюу энэ израильчууд юм аа. Тийм учраас эдгээр хүмүүс нь Бурхны юу ах нь? Гэрч ах нь. 5 дугаараг. Бурхны юу ах нь? Гэрчнүүд ах нь. Энд сууж байгаа та бүхэн юу бол? Бурхны гэрчнэр баг. Тэгвэл Бурхны гэрчнэр ингэж сурах хэрэгтэй.
Ингэж сурах хэрэгтэй. Энд юу гэж үе Нобелийн шагналыг евдээчүүд гэж байгаа юм. Хамгийн их авдаг үстэй. Бурхны гэрчнэр ийм байх хэрэгтэй. Би аврагдсан Христэд итгэж хөөн гэчээр яачаад нойлын ногоон байгаа гэвэл яах вэ? Гэрчил чадах уу? Чадахгүй. Тий, чадахгүй шүү дээ. Тийм учраас л яах нь вэ? Нойлын ногоон биш байх хэрэгтэй. Тий. Сайн сурах хэрэгтэй. Та тэгэх юм бол Бурхныг гэрчилж чадна. Бурхныг гэрчилж юугаар дамжуулж тийм ээ? Энэ Библиэд дамжуулж. Библи ингэж хэлсэн байдаг. Энэ Библиэд дамжуулж мэрэгэн ухаантай болсон асар олон хүн байдаг. Яагаад мэрэгэн ухаантай болно гэдэг вүлээ? Эзнээс эмээх нь гэж байгаа. Тийм. Бурхнаас эмээж чадах юм бол 16 дугаар баг юу болох нь? Мэрэгэн болноо. Ухаалаг болноо. Библи тэгж хэлж байгаа байхгүй юу? Тий. Библи тэгж хэлж байгаа. Эзнээс эмээх юм бол Бурхан мэрэгэн ухааныг дүүргэж өгдөг. Бурханаас эмээж сурах хэрэгтэй. Хамгийн түрүүнд. Бурханаас эмээж чаддаг хүн дуулууртаа дагаж чаддаг байхгүй юу? Дуулууртаа дагаж чаддаг. Тийм учраас зөрүү зан гэдэг зүйл байхаа болно. Тэгэхээр бид нэр тийм ээ Бурханаас эмээхийг сурах хэрэгтэй байна. За. Энэ ингэж бичигдсэн байгаа. За, удахгүй дууслаа. 1 минут. За, хамтдаа уншицгаая. Хэрв миний өнөөдөр чамд тушааж буй эзэн Бурхныхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгэрийг сонсвол эзэн чамайг сүүл болгохгүй толгой болгов. Чи доор орохгүй ямагт дээр нь байна гэж. За, энд хэлсэн байна. Бурхныхаа үгийг сахин биелүүлж дуулууртаа байх юм бол Израиль улсыг яана гэж байна. Ямагт дээр нь байх болно гэж хэлж байгаа. Тийм үү? Ямагт дээр нь. Энэ Израиль улс чинь өөрөөр хэлэх юм бол Бурхны гэрчнэр гэж хэлсэн тийм ээ. Бурхны гэрчнэр. Бурхны гэрчнэр одоо тэгвэл энэ үед ямар амьдарч байгаа бол? Дээр нь байгаа юу? Доор нь сүүл болоод яваад байна уу? Тийм, Израиль үндэстэг одоо бүх тийм ээ улс даяараа мэддэг болчихсон. Израиль үндэстэн хамгийн ухаантай хүмүүс, Израиль үндэстэн яг нь дэлхийг атгаж байна. Олон үндэстнээс хөрөнгө мөнгө одоо яг нь Израильд л очиж байна. Тийм байгааз? Эднэр яаж ийм болсон бэ гэвэл эднэр биш тийм. Бурхны гэрч дээрээс нь би сая хэлсэн. Бурхнаас эмээж чаддаг нэг нь мэрэгэн ухаантай болдог. Тийм ээ? Тэгвэл энд байгаа хүмүүс хүртэл тийм болох боломж байгаа. Ганцхан зүйлийг л сурчих. Юу вэ? Эзнээс эмээгээд нэг сура. Эзнээс эмээдэг хүн яах нь? Эзэн гарцаагүй мэрэгэн ухааныг өгөх л бол. Нэг хэсэг яах нь нэг сар эмээгээд үтсэн чинь гайгүй шүү. Үүнээс хойш яах нь үзнэ гэх үү? Өгөө та амьдралынхаа бүх өдөр эзнээс эмээгээд амьдрах юм бол Бурхан гарцаагүй мэрэгэн ухааныг таныг юу ах нь сүүл болгохгүй юу болгоно гэсэн. Толгой болгоно гэсэн. Тийм учраас тийм ээ хэдэн хоног үлдлээ бид нарт? Зарим мэдэхгүй юу лээ. Хоногоо марч унтаагүй болохоор гэсэн байж гинүү. 5 дахь өдөр дуусна тийм ээ? Дуусгол уу? За, сайн хичээгээрээ бүгдээрээ сайн хичээгээрээ. Тэгээ цоцохгүй байх хэрэгтэй тийм ээ? Цоцохгүй байх хэрэгтэй. Төвчээртэйгээр дуусгах хэрэгтэй. Миний үед болохоор тийм өглөө өөрийн 4 цаг 6 цаг хүртэл хийж исэн хүмүүс их байдаг байсан. Тэгээ маргааш нь хамарнаас нь цус гоожоод тийм нойлын цаас чихээ сууж исэн тийм хүмүүс хүртэл их байдаг байсан. Тийм хүмүүс их өрдөг гэсэн. Одоогоос 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр энэ Библиэр ингэж хэлсэн ба энийг уншаад тэгээд дуусгая. Хамтдаа уншицгаая. Сайныг үлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Библи хэлэхдээ за Бурхан хэлэхдээ гэж хэлдэг. Тийм ингэж хэлсэн. Сайныг үлдэхдээ яа гэж байна? Үл цуцъя. Бид нэр сайн зүйлийг хийх гэж энд байгаа. Тийм учраас яах нь цаг нь болох юм бол бид нарыг яа гэж байна? Хурааж авна. Та үнэхээр сайн бэлдэж чадвал бид нэр гарцаагүй хураах болно. Тийм ээ? Гарцаагүй хураах. Зарим хүмүүс нь энд яах нь Самуэль сургуульд ороод сайн мэдээ тараагаад хамтдаа оролцож байгаа ч хүн хүртэл байгаа. Яаж юм? Сайн бэлдснээрээ хурааж чадчих байгаа. Тийм учраас цөөхөн идэхэн хоног үлдэж байгаа юм чинь сайн бэлдээд сайн оролцоорой гэж хүсэж байна. Орой бүгдээрээ унтах шинжтэй байна яана тийм ээ? Унтахгүй байхыг хичээгээрээ хамтдаа залбираад босгоё. Хайр нэгүслийн Бурхандаа талархлаа. Энд байгаа бүхий л залуучууд бүхий л аавд ээжүүдтэй хүртэл Бурхан та хамт байж өгөөд энэ хугацаанд хүртэл Бурхан таны үгнээс суралцж олон зүйлийг мэдж авч чадахтан та
хүн тус бүртээ хамт байж удирдах өгөөрөө. Онцгойлоо бие махбодонд хүртэл өвдөлгүйгээр бидэн таны үгнээс сайн суралцж чадахтан та туслан удирдах өгнө. Үнэхээр бурхан танд хэрэглэгдсэн бурханы ажилчид олон гарч чадхаар эзэн минь удирдаарай. Өнөөдрийн үлдсэн бүхий л төлөвлөгөөг бурхан таньдаа даатгаж биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.